Ширхэг үрнээс ширээний хүнс. Ургацтай айл подкаст. За манай Ургацтай айл подкастын 3 дахь дугаарын зочин. Одоо эзэгтэй тосны хамт олныг төлөөлж мөнхөр зэрлэг хүрэлцэн ирсэн байна. За ширхэг үрнээс ширээний хүнс хүрээтэй манай подкастэнд одоо ингээ хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Одоо сонсогчдоо, үзэгчдээ өөрийгөө та танилцуулаад ямар мэрэгжилтэй ер нь одоо хаана сургууль төгссөн, хаана одоо яасан өөрийнхөө түүхийг та танилцуулаад ингээ яриад өгөөч. За мөнхөр ирдэг. За подкастнда өрсөнд баярлалаа. Манай хамт олон болохоор эзэгтэй тосыг 2018 оноос эхлээд яг Mindtech компани Сэлэнг үйлдвэр гэж байгаа. Сэлэнг аймгийн Баянгол сум одоо Баруун хараа гэж хүмүүс тэр нэрээр нэг мэддэг. Тэнд 2012 оноос төсөл эхлээд 15 оноос эхлээд анх урамлын тос гарч эхэлсэн. Гэтэ яг оргийнхын тэргээд ихний өөр нэртэйгээр гарч байгаад 18 оноос эхлээд эзэгтэй гэдэг брэндээр бид зах зээл дээр нэг нэлээд түлхүү нийлүүлж эхлээд өнөөдрийн хүртэл бол одоо зах зээлийн 20 орчим хувийг дотоодынхоо ургацаар үйлдвэрлэсэн. Одоо тариалсан тосыг боловсруулад хэрэглэгчтэй хангаад ингэ явж байгаа юм хамт олон байна. За одоо үндсэндээ хамгийн анх одоо Монгол оронд тос үйлдвэрлэх одоо санаа сэтгэл эзэж шулуудаж юу яасан бэ? Ер нь юун дээр үндэслэж Монгол орондоо ургасан түүхий дээр тос үйлдвэрлэх гэдэг зорилготой болж одоо үйлдвэрлэлээ хийсэн бэ. 98 оноос хойш Delta Holding компани охин компани баггүй. Одоо Mindtech гэж яриад байгаа нэртэй компанийн нэр нь Сэлэнг үйлдвэр байгуулалт болсон шалтгаан 98 оноос одоо манай үүсгэн байгуулагч мөнх чаргалтай хүн урамлын тосны импортын бизнес, худалдааны бизнесийг хийдэг. Ерөнхийдөө Монгол орны урамлын тосоор хангах ажлын анхдагчдын нэг нь одоо өмнө нь бол төлөрсөн төлөвүүд эдийн засаг гэж явж байгаа шүү дээ. Улс өөрөө хүмүүсээр хангацдаг. Тэрний дараа зах зээлийн эдийн засаг шилжээд хүмүүс бизнес руу орж эхлэхэд хамгийн анхдагчдын нэг нь байгаад одоо манай эзэгтэй нэр нэлээд сайн мэдэх Брелио гэдэг Германы одоо яг манайхтай адилхан Рапсын тосгоо. Брелио гэдэг Герман тосыг импортлж байсан байдаг. Дараа нь Аргентинаас Калерина гэдэг урамлын тос байдаг. Оросоос бас Калеринаг би мэдх юм байна. Ерөнхийдөө тухайн үед зах зээлийнхээ гол их одоо нийлүүлэлтийг хангадаг хүмүүсийн тосных нь хэрэглээг хангадаг ийм бизнесийг хийгээд ирсэн. Тэгээ яг одоо угсрал захирлын ярьж байгаагаар бол нэлээд олон жилийн өмнөөс л юу дотооддоо энэ үйлдвэрлэлээ хийчих юмсан. Тэгээ мэдээж гаднаас нөгөө гадагшаа доллар урсгаад байгаа шүү дээ. Валютын гадагшаа урсгал бий болгоод байгаа. Тэгэл энийг нэг дотооддоо хийчих юмсан гэсэн юм хүсэл мөрөдөл манай хүний одоо импортыг орлох одоо үндэсний үйлдвэрлэл хийж яваад байсан мэл. Тэгээ яг гадны экспертүүдөө зөвлөх одоо найз янз бүрийн хүмүүс нэрж Монголд үзээд Монголд санал тэгээ танад одоо урах боломжтой нэг тосны урамлын төрөл байна. Энэ бол одоо Raps. Гэхдээ яг хүнсний одоо манад тариалаад байгаа зарим төрлийн Raps бол биш. Яг хүнсний стандартын одоо манай яг түүхий дээр тос үйлдвэрлэлтэй тос үйлдвэрлэх зорилттой ийм зорилтын Raps гэсэн хүчил мөчлөл нь яг стандарт таарсан ийм үрийг сайн үр авчираад чи одоо нутгшуулж чадвал танаа хөрс чи ирүүл байна тийм. Ингээд явж болох юм байна гэдэг юм хэлсэн юм билээ. Тэгээд санааны хөнгөрт явж байгаад 2012 онд тэр Баруун хараад байсан. Баруун харагийн багсрамлтын жилийн үйлдвэрүүд нэлээд том үйлдвэр байсан юм билээ. Тэгээд тоногдоод ер нь хэцүү болоод баг балгас хэмжээнд очсон. Би нэг зураг энэ төр харуулчихна. Тим хэмжээнд байсныг нь 12 онд аваад 13 оноос төсөл хэрэгжиж эхлээд маш богино хугацаанд хийсэн. 15 онд одоо манай дээд үе ах нар энэ төр хамтраад ерхий захирлын удирдлаганд ор ингээд 15 онд ихний тос нь гарч эхэлсэн байт. Тэгээ тэр болохоор манай тос чинь ингээд Raps чинь нэг 100 тонн одоогийн явж байгаа хүчин шатлал 100 тонны. Ер нь ирээдүйн суурилах хүчин шатлал нь өдөрт 300 тонн Raps буюу түүхийд ороод тэрний одоо 65% нь малын одоо уурах тэжээлгээд хүний хоол мах нь болох тийм боловсруулагдаад бас үлдэж байгаа одоо хайлс. Тэг хүмүүс нөгөө нэг шаар хайлс тэг хаягдл юм шиг яриад юм. Бидний хувьд бол уургийн тосносооч баг дутгааргүй стратегийн тийм бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тийм уургийн агуулмж байхгүй шүү. 40% уурагтай тийм. Рапсны үрнээ саяхан байхгүй боловсруулалтад тосоо гаргачихж байна. Давхар яг үнэ хаягдл үйлдвэрлэл. Одоо малын тэжээл үйлдвэрлэж байна гэсэн. Тэгээд 15 онд ихний тос гарч эхлээд тэгээд дахиад 2 дахь шатны 2 үйлдвэр баригдсан тосоо боловсруулдаг үйлдвэрлэлээ дахиж хүчин шатлалыг нэмэгдүүлж Шведийн Альфа Лавл гэж Швед манай тосоо яг шахдаг эхний 15 онд орсон гэдэг үйлдвэр манай болохоор Германы HF гэж брэнд. Герман тоогт хөрөмж, Герман технологитой үйлдвэр.
Хоёр дахь шатных нь болохоор HF Alpha Laval гэдэг. Ер нь бол евро стандартын технологи. Дандаа Европ. Энд чинь тус тустай үйлдвэрүүд байгаа шүү дээ. Тэгэхээр бол нэлээд дээд зэрэглэлийн технологиор үйлдвэрлэдэг тийм тос байна гэж ойлгож байна. Савлах үйлдвэр нь Италийн Sepam гэдэг нэлээд сайн. Ерөнхийдөө яг манай улсын хэрэглээ нэг 20,000 тонн тосны хэрэглээ байгаад байгаа. Тийм бага хэмжээний үйлдвэрлэлтэй тонгод хөрөм тосны үйлдвэрлэдэг тийм тонгод хөрөмжийн шийдэл дэлхийд байхгүй мэлээ л дээ. Тэгэхээр манайх хамгийн сайн машиныг авахын тулд арай илүү Монголын хүчин чадлаас арай илүү давсан хүчин чадал Монголын хэрэглээнээс илүү давсан хүчин чадалтай үйлдвэрлэл авч таараадсан. Хамгийн бага хүчин чадалтайг нь авлаа гэтэл. Зөв. Тэгээ тийм учраас бид нар нөгөө ямар ч тохиолдолд экспортлох нь ойлгомжтой байна. Тий одоо бид нар чинь ийм сайхан одоо шимтгийлэлээр одоо баялаг ийм одоо үрээр хийж байгаа. 300 өдрийн 300 тонн гэдэг маань жилдээ нэг юу болчихж байгаа 100,000 тонн тос гарах болчихж байгаа байхгүй. Тэгээ яг бүрэн хүчин чадлаар ажиллах юм бол хүчин чадлаар ажиллавал тэр чинь Монголын хэрэглээ чинь 20,000 хэрэг цаана экспорт заавал хийж байгаа. Тэгээд яагаад тэр нэг үнэтэй машин тонгод хөрөмж технологи сонгосноо хэлэх гээд байхгүй. Тэр болохоор угаасаа бидний худалдаж авах боломжтой гэхээр урт аврах том зах зээл байна, хятад байна. Жишээ Япон байна, Солонгос байна. Тэдний тавьдаг стандартууд бол бүр амар хай өндөр түвшний технологиуд үйлдвэрлэсэн байвал аавна. Зүгээр наазахын одоо ийм тааруухан технологитой тааруухан тонгод хөрөмжтэй байх юм бол тэд нар манахаас худалдаж авахгүй учраас эхнээсээ бүх үйлдвэрийн байшин барилгаас авахулал ерөөхдөө өндөр стандарттай хий гэж тооцож хийсэн байна. Миний дараагийн танаас асуух асуулт бол одоо хэрэглэгч рүүгээ чиглэсэн асуулт. Үндсэндээ бол одоо энэ ургамлын досыг те рапсаас гаргаж авсан досыг ер нь зөв хэрэглэх одоо хэрэглээнийхэн талаар та нэг таны мэдхэн байдлаар танилцуулаад өгч. Яаж хэрэглэх ёстой? Яаж үзэх ёстой хэрэглэх ёстой? Жишээлбэл одоо зарим нь олон дахин ашигладаг ч юм уу. Одоо жишээлбэл цайны газрууд уушуур хайрахтаа давтан хайраад байдаг ч юм уу нэг юм технологи алдаанууд гараад байдаг те. Энэ гоё одоо дээд зэрэглэлийн тусыг зөв хэрэглээд хүний эрүүл мэндэд яг тустай байдлаар яаж хэрэглэх ёстой? За хэрэглээ талдаа гэвэл би нөгөө нэг яг хоол үйлдвэрлэгч юм уу тэг хоолны технологич учраас нарийн мэдгүй юу зүв бэ гэвэл хэлж болж чадна. Яг таны саяны хэлдэг нөгөө ингээд давтан шараад байдаг те. Ингээд тосоод сольдөггүй байдал бол манай нийтийн хоолныхон дотор мэдээж бүгдээрээ биш те. Их нилээ баггүй хувь нь бас тийм тосоод бүр ийм тохиолдол хүртэл байна гэдэг байгаа байхгүй. Тосоог нь бол ингээд нэг хэдэн шаардлагын дараа бүтээгдэхүүнээс болно л доо тий. Нөгөө бүтээгдэхүүнээс нь тос руугаа ороод ингээд үлдээд түлэгдээд идэг бол тэрийг хурдан солих хэвээр. Одоо нөгөө зүгээр инженерийг ойлгох юм бол шаар маягтай юм болж байна. Тий, яг зөв. Тэгж байгаа. Тэгээд эсвэл бохирлогтой бүтээгдэхүүн бол арай илүү шаарддаг ч юм уу. Тэгтэл өдөртөө ч юм уу сольж авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд бол зарим нуанснууд бол одоо нийтийн олонх маань бол бүр тосоо ингэж хасгаж солихгүйгээр нэмээ туугаад байна гэж байгаа байхгүй. Яг тэр нь харахаар ингээд нэмээд хийчихэр бохирдол нь бага болж байгаа юм шиг харагдаж байгаа боловч яг үндэ нөгөө нэг гол асуудал нь юу гэхээр тосны хүчил гэж юм байгаа. Ингээд тос удаан буцлаад удаан өндөр температур байгаад эхлэх юм бол нөгөө тосны хүчил нэгсэд байгаа. Хүний бие чинь нөгөө хүчил шүлтийн тэнцвэр чинь тэнцвэртэй байж иж эрүүл хүнс тосны нөгөө шатах температур гэж шатах температур бол бүр дараагийнх. Саяных бол эхлээд мэдээж солих тухай ярих энийг бол яг тэр стандартаар сольж байгаас бити тэгж ингээд шин тос нэмээд жоохныг хийчихэр өнгөө сайжирч гар тэрийг зүгээр болчих чинь гэж бодоод байгаа бол энэ ч худлаа болчиход байгаа. Эхний хийсэн тос маа нөгөө доор хүчлэн ихсэн хэврээ яваад байгаа шүү дээ. Тэр хүчлэн ихсэн тос чинь ингээд өнөө ходоодонд орохоор энд асуудал үүсгэж эхэлж байгаа. Цаашлаад нөгөө илгэний хор тавдрын утаж үүсгэх эрсдэлтэй шүү дээ. Тэгэхээр одоо хэрэглэхтэй айл болох одоо фреш байдлыг алддаг болохоор тодорхой хугацаанд хэрэглэжээд стандартын дагуу хэрэглэж шатах температурыг яриад байгаа юм тий. Шатах температур болохоор ийм байхгүй юу? Гэрийн нөхцөлд бидний яриад байгаа тийм айцтай тийм өндөр температурт угаасаа хүрэхгүй. Нэг 150 өсрөл нэг 150 градус таалал нөгөө тос ч буцалж байгаа шүү дээ. Тэгэхээр энд нөгөө нэг транс тос үүсэх эрсдэлт бол гэрийн нөхцөлд бол угаасаа байх. Хансан ханаагүй гэдэг хансан тос үүсэх боломж байхгүй тий. Хансан ханаагүй дахиад тустай. Саяны нөгөө нэг шатах температураар ингээд зарим рекламууд явдаг ч юм хүмүүсийг ингээд нэг юм яриад шүү дээ. Гэрийн нөхцөлд бол угаасаа тийм 200 300 градус хүрээд транс тос үүсэх ямарч боломж байхгүй. Тэгэхээр зүгээр л гэрийн нөхцөл тийм айц байхгүй зүгээр л өөрөө төлөвлөж. Тэгвэл ер нь бол энэ бол нэг юм цуу яриамаа ихтэй хүнд нэг айц төрүүлсэн. Айц одоо маркетингууд чи их сонь өнцгөргөө яваад шүү дээ.
шатах температур ингээл утаач хацэг гэж байгаад байгаа байхгүй юу? Smoking point гэдэг. Тэгээ утаа гараад эхэлж ивэл хин шүү гараад ингээл асуудал үүсээд эхэлж ивэл эн чинь л болохгүй буруу хэрглэж байна. Буруу хэрглэж байна гэсэн үг тийм ээ. Шатаж эхэлж хин шүү гараад утаа гараад юм шатж байгаа төлөв байдал харагдахгүй бол тэн дээр нэг тийм айгаад яагаад ах юм байхгүй чи хэдэн 100 мянган жил хэрэглээд ирсэн шүү дээ. Тий. Аль болох одоо фреш байдлаар нь хэрэглээд эсвэл одоо тодорхой хугацаанд хэрэглээд тэрнийгээ сольж хэрэглэж явах хэрэгтэй юм байна шүү тий. Дахиад нэг тосон дээр нэг юм юу байгаа даа. Транс тос гэдэг нэг юм яриад байгаа тий. Яг үндэ тэр транс тосон дээр ингээ би айгүй богинохон л ч. Транс тос гэдэг бол зүгээр маргарин. Маргарин гэдэг байгаа шүү дээ. Одоо манайхаа масл гэдэг түрхэд идэв даа. Тэр бол 100% транс тос. Ус төрөгчийн аргаар химийн аргаар одоо манай тос мос шиг юм шингэн тоснуудыг химийн аргаар хатуур болчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө манай Монголынх бол одоо яг цэцгийн тос шүү дээ. Үнэнээс үгээрээд. Энэ бол хамгийн гоё үнэтэй сайн одоо бидний цэцгийн тос. Энэтэй ижил төстэй болгоод хийсэн дэр маргарин гэдэг нэг юм байна тий. Энд чинь л транс тос. Транс тосоос айж байгаа бол энийг л хэрэглэхэ болчихдог. Бусд нь бол тийм транс тостой тос манай Монголын зах зээлд тэр нэг их байхгүй шүү дээ. Юм болгоноос айгаад дэглэн чинь тэгээд хүмүүс олдох юм уу тий. Одоо дээрээс нэг үндэсний үйлдвэрлэлч баг байхгүй болно гэсэн үг шүү. Тэгэхээр одоо аль болох одоо өөрсдөө үйлдвэрлэж байгаа юм аа бас яг зөв ойлголттой зөв хэрэглэх тийм одоо ойлголттой байдлаар хэрэглүүл зүгээр юм болов шүү дээ. Тий, рапсын тусанч тэр наран цэгийн тусан тэр айланд нь ч угаасаа транс тус байхгүй. Транс тус бүр хит өндөр үйлдвэрлэлийн одоо 200 хэдэн градус мазда айгүй олон цаг маг хит халааж буслах ч юм уу тийм тохиолдолд үүснүүхээс өрхийн хэрэглэн дээр ч үүсэхгүй шингэн одоо Монгол зарж байгаа бүх шингэн тоснууд дотор транс тус байхгүй. Тэр маргарин гэдэг юмнаас л хүүхдүүдэд хол байлгах. За окей. За танай одоо компани үйлдвэр тариаланчтай ер нь яаж хамтарч ажиллаж байна? Ер нь тариаланчтыг одоо хамтран ажиллах одоо нэгэндээ одоо вин байдлаар ажиллах тийм ер нь бодлого энэ ер нь ямар чиглэлтэй баримталж ер нь ажиллаж байна? Тариаланчтай бид нар 2012 оноос бид нар үйлдвэрлэлээ барьж явах процесс явцтай хүртэл жилүүд хүртэл нөгөө рапс хүнсний стандартын хараа рапс гэж яриад байгаа шүү дээ. Энийг нутагшуулах ажлаа хийгээ явж ирсэн 12 оноос хойш. Тэгээ ерөнхийдөө жилдээ 2 удаа нэг тариаланчдын зөвлөгөөн зохион байгуулалт. Тэр зөвлөгөөн дээр юу ярьдаг вэ гэхээр нэгдүгээр одоо 3 сарын 15-нд хийх гэж байгаа. Хавар нэг хийдэ. За энэ жил цаг агаар яг ямар байхаар байна тий. Одоо хур бороо эн чин манай ах чинь Тэнгэр хангаас одоо хамааралтай шүү дээ. Сон тариалангууд тунцаас тий. Тэрний мэдээллийг өгөх, шинээр тарихж байгаа одоо рапс руу орж байгаа хүмүүс бас байдаг. Өмнө Улаанбаатар ч юм уу тижэл мижэл тарьжсэн. Түр ингээд тариалтан дээр ийм анхаараа энэ жил нөгөө чийг тийм хөрсний чиг нөгөө цасны байдал байгаа шүү дээ. Цас орс. Тэрнээс шалтгаалаад хөрсний чийг ингээд тэр хавьд байна. Тийм учраас хитрхи бити гүн хийгээрээ эсвэл хитрхи би гүн ягараа гэдэг чинь нөгөө тариалах гүн мөн тэр эдрийг нөгөө мань заахгүй шүү дээ. Тэр шиг яг мэржлийн агрономч гадны юм. Манайх нэг 2 жил 2-3 төрлийн үр импортоор оруулж иж одоо Германаас ямар төрлийн сорт байна? Ямар хэвтэй сортууд? Гибрид үрүүд үүдээ. Германаас нөгөө яг энэ сайн чанар урамлын тос үйлдвэрлэдэг тийм одоо сортууд гэсэн үг сорт. Германы 4 сорт явдээ. Тэрийг захиалах тариалан маягаар одоо тариаланчтай өгдөг үү? Эсвэл одоо зөвлөдөг юм уу? Хуучин нийлүүлнэ. Өөрөө бол нийлүүлдэг. Хуучин болохоор бид нар ингээд яг манай тариаланч захиалах нь баг ингээд өөртөө авчираад эрсдэл хүлээгээд энэ жил баг тариалт хийх юм бол дараа жил нь хадгалаа ингээд явдаг байсан. Тэгээ харьцангуй нөгөө гибрид үрийн ургацын өндөр өгөөж тэ нөгөө хүмүүс үрийн стандарт энтрийг мэддэг болоод ирэхээр сүултээ нөгөө захиалах тариалан руу шилжээд за би энэ жил хэдэн гат хийя ийм үр тариалаа гэдэг ингээд. Тэгээ ургацыг нь танаа үйлдвэр хүлээж авнаа гэдэг. Тэг буцаагаад ургацаа бол. Тэгээ Оросын нэг Надежны 92 юу гэдэг 2 сорт байгаа бас. Оросын 2, Германы 4 сортуудыг яг хөрсний стандартыг хараар авсан. Өөрөө хөрсний л. За. Ширхэг үрнээс ширээний хүнс. За тэгэхээр нөгөө тариаланчтайгаа бас хамтарч ажиллаад тарьсан ургацыг нь хүлээж авдаг. За энэ компаниуд бол бас нэлээд олон жилийн туршлагатай ч юм уу эсвэл том компаниуд бас байгаа бах тийм ээ. Үндсэндээ одоо зүгээр энгийн дөнгөж хэлж байгаа залуучуудад жишээлбэл одоо нэг 100 гатай Батгай залуу байлаа тийм ээ. Жишээлбэл 100 гатай залуунаас хилэнгэд нэг шинээр газар тариалал эрхлэх гэдэг 100 гадар авс тариад тэрнийхээ ургацыг танаад өгвөл танах авах боломжтой байх уу? Манай одоо шинэ сүүлийн нэг 4-5 жил манайх ургас тушаасан яг
100 гата хүн байна уу, 100000 гата хүн байна уу ялгаагүйгээр тэр яг бодит авсан үрээ одоо өөрийнхөө потенциалтай талбайдаа тариад сайн ургац авцсан ургацаа тушаацсан айлуудаа бүгдийг ингээд гадаад руу ингээд аялуулад тэр аялах явцдад ирж байгаа хамт тариаланчаас нөгөө залуу тариаланчаас уулзаад байлзаад манай хүмүүсээс цугаалаад тийм ээ наач их гоё тэр явж байгаа одоо Вьетнам, Турк жил болол явцгаа тий. Тэгээ тэр нь болохоор манайх ерөөсөө тэр жижиг томдоо биш. Хин том тариаланч вэ, жижиг тариаланч вэ хин яг талбай дээр очиж гин тий. Талбайгаа яг ингээд мэдэрч гин. Яг ургацтайгаа ургац энэ чинь тарихаасаа эхлээл хурааж аваад агуулгахаас наашаа тэрвэл хүртэл эмзэг бүтээгдэхүүн баггүй тий. Тэрнэр хамгийн нямбай ажиллаж байгаа нь хэн байна тий. Ер нь бол анчгүй юм дүү. Ингээд замаар явж хахад хоёр айлан талбай явж хахад ингээд нэг нь ингээд тараага талбай баг захалж бариад одоо хүний өс захалдаг шиг ингээд цэмбитлэн захалсан байл. Тэр чинь ингээд тариан талбай руу ингээд зэрлэг өндөр өрснүүдийг хадаад өчгөр нөгөө тариан талбай руу орж байгаа юм агаар сэлгэлт нь илүү болчдөг. Тэрний болцсонд илүү болдог гэл ингээд илүү дөргөн болно ч гэдэг. Ингээд арчилгаа хөдөлмөрч байдал бид нар бол ерөнхийдөө тэрийн аюул чухалчилж одоо ялангуяа манай ерөнхий захирал маш гоё соёл байна. Тариалангийн одоо үр тариа хариуцдаг бас манай хүмүүс байгаа штэ. Хин илүү байгальтайгаар хин илүү сэтгэл гаргасан ер нь хүнээс нь бас ургацыг авдаг. Тэр хүний ургац мэдээж тэрнийг дэга чанартай байна гэсэн нэг тийм үнэлэлтэй тийм байна тийм ээ. Тариалантайгаа хин гоё амьд харьцаж чинь тэр үнтэйг бид нар урт удаа ажиллахыг хүсдэг. Тэгэхээр одоо нөгөө ургацаа тушаахын тулд ер нь юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Сая бол зүгээр нэг одоо юу байдлаар те талбайн соёлжилттэй анхаарж байгаа тэр юунуудаас ялгаа. Тэгэхээр ургацны одоо өрн дээр ямар стандартч гэдэг юм уу тийм баримталдаг юм байгаа. Одоо хүлээж авахд нэг юм одоо ийм байвал зүгээр гэдэг юм байгаа. Тэрийг та бас нэг товчхон байгаад өгөөч. Магадгүй одоо анх тариалаад танаад ургацаа өгье гэсэн хүмүүс төс эрэхтэй байж магадгүй байхгүй. Тийм учраас байсан. Чиг нь ер нь чиг аюул чухал байдэ. Чиг хит өндөр байвал Улаанбуудаа энтригүүд бол арай эмзэг. Шатах магадлал шатн те нөгөө юм саар нөгөө эслэг нь өндөр болчихно тэр хүчил нөрсч гэсэн үг шүү дээ. Өрөө ахтай хүчил нөрсч гэдэг дотор тостой учраас тэр аль болох хугацаа алдалгүйгээр чигээ бууруулад нэг 3% дотор чиг 8% дотор чигтэй болгоод чиг нэг 8-аас доошо за бүр амжихгүй бол тэгээд 10-10-аас дээш бол ерөнхийдөө жоохон эмзэг гэдэг. Стандарт нь 8 манай хүлээж авдаг стандарт. Тэгээ хог тойлц гэдэг одоо рапсын биш бусад талбайгаас орсон үр тарианы холцууд байгаа шүү дээ. Тэр холцсон нэг 3 дотор интерес стандартууд байгаа. Тэгээ хамгийн гол юм бас болц байдаг. Болц хэрвээ дутуу авах юм бол нөгөө хийж байгаа тос маань айгүй их боловсруулалт шаарддаг. Боловсруулахад хүндрэлтэй болдог. Сайхан тас хар одоо чиний зангиа шиг юм тас хилэн хар үр байх юм бол тэгэл маш гоё. Алтан шаргал тос гарнаа л гэсэн. алтан шаргал тосоо. Яг юм маш гоё тунгалаг юм шаав шараа ингээд ийм байдаг байхгүй. Үр нь аягүй сайн байх юм бол ингээд шахаа гаргахад би түрүү ярьсан шүү дээ манайх ингээд шахдаг нэг үйлдвэр байгаа Германы тий. Савлдаг нэг үйлдвэр. Цэвэршүүлдэг нөгөө тосоо цэвэршүүлдэг нэг үйлдвэр. Тэр ихний үйлдвэрээс ингээд шахах үйлдвэрээс ингээд гоё үр орохороо шахах үйлдвэрээс тосно гарахад баг ингээд шууд хүнсэнд хэрэглэчмэр юм шиг тийм гоё үр тос гарч ирдэг байхгүй. Нөгөө болц дутуу болоод ирэх юм бол нөгөө холрофил нөгөө байгалийнхын өнгөний пигментүүд нь янз болол ногоон болол бор болол янз авчихдээ. Бидэрт бас одоо та бүхэн маань энэ сайхан үйлдвэр байгуулад ингээд тариаланчдад хэмжээний тос авч байгаа. Тэгээ хэрвээ өөрсдөө тос үйлдвэрлэдэг байсан бол тэгэл нөгөө импортынхоо тосыг хэдэж хэрэглээл тийм ээ. Олондоо хэрэглээл байж байгаа. Тэгэхээр энэ бас үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа та бүхэндээ бол бас баярлалаа гэж хэлье. За одоо манайханд бас нэг юм одоо яриа байдаг шүү дээ тийм ээ. Бас л одоо түрүү нэг шиг нөгөө тосны хэрэглээний талаар ярьсантай адилхан одоо рапс дээрхэр хөрсний үржил шимийг дороотуулдаг. Хөрсөө одоо ингээ баллах гэдэг ингээд нэг бас нэг шуугаад байдаг тал байдаг. Тэрэн дээр та хэд маань одоо яг тос үйлдвэрлэж байгаа түүхүүдийг авч байгаа компани хувьд бас одоо энэ талаар бас нэг ярилцаад өөрөө бас нөгөө агрономтой ойрхон багцаа бол байгуулах тий. Энэ нэг компани ингэж тэ хүчилж хийгээд барах ажил биш байгаа юм л да. Энэ ч 100 яриа шүү дээ тий. 100 яриа гэдэг нь тариаланч мэднэ, одоо та бүхэн ч мэднэ, эрдэм шинжилгээнийхэн ч мэднэ, үйлдвэрлэгч ч мэднэ. Гэхдээ төр засаг нь энийг ингээд аягүй сул дуурайд хахаар нэг үйлдвэрлэгч ингээ ярихаар ингээ өөрийгөө хамгаалаад байгаа юм шиг юм болчиход байгаа. Гэхдээ энийг манай хэрэглэгчнэр өөрсдөө ингээ хайж
хайж олвол илүү Тийм унших хэрэгтэй гэсэн үг байхгүй тийм ээ. Яг сүүлийн залуучууд бол мэдж байгаа хөө. Ресурс их. Ихэнх масс гэхдээ надад нэг юм таалагдсан юу гэхээр нэг хэд хэдэн эмгтээчүүдэд таарчихсан. Би эцэгтэй тус шиг ингээд рапсаар хийсэн. Рапсын тус ингээ айгуу гоё хамгийн сайн чанартай гэдэг юм мэдээд ингээ хэрэгэлдэг. Гэхдээ рапс хөрсөн муу гэж сонсоод би хэрэглэхээ болцсон гэдэг. Хүмүүстэй таарсан байхгүй. Тэгээ надад бас гоё санагдаж байна. Тэр чи их орондоо хайртай шүү дээ. Тий. Энэ тосыг би монголих гэдэг дэмжижсэн чи манай Монгол орны хөрсийг ингээд муудах чам болвол би юу нэрлэх байгаа мó гэд би тосос солилцсон гэхээр нь бас надад гоё санагдаж байна. Чи их орондоо хайртай хүн биш үү? Гэхдээ яг хамгийн хэцүү нөгөө ахаал нөгөө цуу ярианд итгэцэн л байгаа байхгүй. Тэгээ нэг юм байгаа даа шүү дээ. Жишээ нь хэрвээ рапс хөрсийг муудахдаг байсан бол одоо гац уртч гэдэг юм уу одоо Монголын том тариаланчтай шүү дээ тий. 10-аас дээш мянган гата энэ олон компани байна шүү дээ МТС ч. Эднэр хязгаарч рапс тарихгүй байхгүй. Яа гэвэл эднэр чинь өөрсдөө нөгөө өнөөдөр бизнес нь явж гин хоолоо олж иж байгаа тий. Бизнесийн гол үндэс нь газар байгаа ч тий. Газар байхгүй харилцан тарьж байгаа тий. Хүмүүс яриад байгаа шиг тий ингээд хөрснийх нь үржилсэмийг сороод аваад ингээд байхгүй болгочдөг бол нөгөөдөл чинь 5 жилийн дараа би бизнес болно гэд рапс тарихгүй шүү дээ тий. Тэглүү яах. Тэгэхээр буруу тариул асуудал байгаа. Буруу тариул Улаанбуудаач асуудалтай. Одоо та бол мэдэх бах би үзэгчд ойл сонсож байгаа учраас ярих гэдэг. Бидний хүүхэд тахт ингээд нэг талбай хар. Дараагийн талбай ногоо. Дараагийн талбай нь хар гин алгалдаг байсан тийм. Тийм нөгөө сэлгээ байгаа шүү. Сэлгээ байгаа шүү. Дээш нь тарьж нэг жил өнжөөгөөд дараа жил нь тарьж байгаа. Зүйтэй. Яагаад гэж юм. Тэр чинь тэр үл Улаанбуудаас өөр тарьдаг юм баг байхгүй шахуу байсан ба шүү. Том талбайд. Баг талбайд бол юмуд байсан баг. Хамгийн ихэр тарьдаг юм ганцхан Улаанбууд байсан. Сэлгээний тармилын одоо тоог олшруулах шаардлагатай байгаа шүү дээ. Тийм. Яг тэр үед харин яагаад Улаанбуудаг ингээд өнжөөдөг байсан юм бэ гэхээр Улаанбуудаг дараа жилд дараад дахиад тарьчвал бас аюултай байсан байхгүй. Хөрсний иржил байхгүй болчих гэсэн учраас л өнжөөдөг. Тариаланчид мэдж байгаа шүү дээ. Тэгээд яг тэрийг нөгөө хэрэглэгчид ойлгосоо гэж бодоод Улаанбуудаг ч гэсэн давтан тариул аюултай учраас ингээд нэг жил өнжөөдөг байжээ. Одоо юу болж байгаа гэхээр тэзэж миний сони ярьдаг нэрлдэг юм том компани тариаланчид тэзэж тэгж давтан тариалж тэгж хөрсийг ийм хэцүү байдалд оруулахгүй. Зарим нэг хүний газар дээр тэр яг нөгөө төр засаг буцаагаад нөгөө газар эзэмшүүлж энэ 15 жилээр эзэмшсэн газар байгаа шүү дээ. Төрийн өмчтэй тий. Өмчлүүлээгүй. 15 жил эзэмшүүлсэн газараа ийм замын усуудад ингэж тариаланч биш хүмүүст эзэмшүүлж байгаа нь буруу байхгүй. Тэд нар угаасаа өөрсдөө тарихгүй учраас тэр газараас ирээдүй харахгүй байгаа учраас зүгээр хүмүүс түрээсэлсэн. 100 гагаар ч юм уу 50 нь жижиг газрууд түрээсэлсэн. богино хугацааны ашиг харж ажиллаад байна гэсэн. Тэгээд тэр түрээсэлж авсан улсууд нь мэдээж өөрөх биш юм чи энэ жил рапс ч үнэтэй шүү дээ. Тийм үнэтэй учраас Маш үнэтэй түүхэд Улаанбуудаа тонн 6-700 мянга хахад 2 саяар бид нар авч шүү дээ. Тэгэхээр ийм үнэтэй түүхэд учраас хүний газар дээр тарьж байгаа жоохон сувдаг сэтгэлээр жижиг газар давтан тариал богино хугацааны ашигаа бодоод тэр нөөцний үржилсэн мэн богино хугацаанд ашиглаж байна. Энийг бол төрөл хийх ёстой шүү дээ. Яг үнэ. Тий. Энэ чи яг тариа тарьдаг хүн болвол хүн түрээслэх юм бол авиадрах хөө. Энд чи хөдөө аж ахуйн газар гэ байгаа шүү дээ. Аймаг болгон дээр сум болгон дээр хөдөө аж ахуйн агроном гэж байгаа шүү дээ. Тэр хүмүүс энэ хүмүүс өөрөө тарихгүй байна. Хүн түрээслээд байна. Тэр хүмүүс нь стандартын тариалт хийхгүй ингээд юм үүсгээд байна гэдэг тэр хүмүүсийн явж байгаа хил амыг дараад газ цэцэлж өстой юм хийхгүй байна. Одоо ийм байт юм бэлээ. Яг нь та бол яг зөв сэдв хөндөж ярьж байна. Надад бас нэг ийм одоо боддог зүйл ороод ирлээ. Жишээлбэл одоо аймгийн агроном ч юм уу сумын агроном тий. Газар тариалан эсвэл хариуцсан мэрэгжилтээ ингээд талбайгаараа тойроо явах хэрэг зардал байдгүй юм байна. Тавигдсан. Ер нь бол одоо ингээд явах ёстой шүү дээ. Яваад одоо хин яг талбайгаа түрээслээд байна. Хин энэ дээр давтан тариад байна гэдэг юм ерөнхийдөө одоо тэр яг нөгөө салбарын мэрэгжилт өөрөө харж хянжаах ёстой. Тодорхой хэмжээгээр одоо зөвлөмжөө өгөө явж явах ёстой. Тэгээд яг тэгээ явд юм уу гэхээр яг тодорхой хэмжээний зардал байдаг бах. Гэхдээ тэр нь одоо юу гэдэг сумын хэмжээнд тойроо явчих хэмжээний зардал бас байдгүй ч юм уу ийм байд юм. Тэр энэ дээр одоо төөрөнгө төсөв гаргаад ингээд сайн хяналтаа тавьдаг ч юм уу, зөвлөмжөө өгдөг ч юм уу ийм байвал бас Монгол орны хөрс тэ хөрсний үржилшин бас тодорхой хэмжээгээр богино хугацаанд алдагдахгүй олон жил өрөөгөж өгөх юм боломж байна л гэж харж байна л да тийм ээ. Тий, зардал мөнгөний асуудал байгаа бах. Гэтэ гол нь хоёул нөгөө жилдээ нэг биш 2-3 тариад тухайд ярьж байгаа шүү дээ. Тэр хугацаанд бол мэдчиж болно шүү дээ. Тийм болно шүү дээ нэрээ тий. Тэгээ ер нь бол рапс хөрсөнд муу биш эсэргээр эн чинь ийм 10-20 санжийн урттай юм үндэстэй тий. Урт үндэстэй тармил байгаа шүү дээ шүү тийм ээ. Улаанбуудад чи ийм хэн үндэстэй шүү дээ. Харин чи дээгүүр нь хэрэг авчиж байгаа шүү дээ тий. Тэр үндэс чинь нэгдүгээрт
доороо өөрөө ялцмаг үлдүүлж чинь тэр өрсийг бас тэжээж борж байгаа шүү тий. Ямар нэгэн байдлаар. Хоёрт нь тэр үндэс чинь доошоо ингэж урт орсноороо дээш нөгөө хөрсний ингээд агаар юм сэлгэх тий боломжийг олгож нэгтаршихгүй байх. Тэгээд хөрс дагтаршихгүй байх юм 2 3 давуу талууд байгаа юм байлээ. Тэг агрономосууд энэ л ярьдаг. ус нэвтрүүлэлт зөндөө олон юм байгаа Байгаа шүү дээ. Хөрс дээш нөгөө юуны бодисын солилцоо юм. Тэгээд рапс ч бас хөрсийг нэлээд одоо хог урамлыг нэлээд сайн дарангуулдаг тийм урамл. Тэгэхээр яг нөгөө хөл газрын урамлыг дарангуулад ирэхээр тариалангийн талбай бас одоо хог урамлалтад баригдахгүй бах сайн талтай. Тийм байгаад байгаа. Тэгээд дээрэс нь үндсэндээ одоо нөгөө таны хэлэх гэдэг санаа бол яг энэ нөгөө ээлжин тариалтын системээ зөв мөрдөөч. Тийм ээ. Сэлгээгээ зөв мөрдөж тариач. Тэгээ богино хугацаанд одоо өндөр ашиг олох биш яг сэлгээгээ сайхан зөв мөрдөө тарих юм бол рапс шиг одоо өндөр үр ашигтай тамил байхгүй гэдэг тийм санаа хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тий, ер нь Улаанбаатартай л адилхан л нэг л таримлахгүй. Ямар ч аюултай байхгүй. Зүгээр юм цуу яриа байгаад байгаа нь бол бидний ажилд бол мэдээж хүндрэлтэй байгаа. Тэгэхээр бид нар бол аль болох ойлгуулах гал явж л байгаа. Гэхдээ нэг компани хийдэг ажил биш. Тэгэхээр тал талаасаа л одоо холбоон ч гэсэн ярьдаг, тариаланчд нь өөрсдөө ч гэсэн ингээд тариаланч нь бас цөөнгөө хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар ч гэсэн таарсан хүмүүстэй ярьж л авах хэрэгтэй. Тийм байнга яриад одоо өөрсдөө явж явах хэрэгтэй. тарьчаад тэгээд төрсөн муу гэж цуу яриад байгаа нь чимээгүй яваад иж болохгүй шүү дээ. Наа чин тийм биш байгаамаа хэлждэг л баймаар байгаа байхгүй. Ер нь бол яг аливаа зүйл нөгөө хитрхээр хоруулдаг. Тохиромжтой байвал одоо юм болдог гэдэг нэг зүгээр жишээ аваад ярих юм байна шүү. Тэгэхээр ээлжин тариалтын системээ зөв мөрдөөд яг тэр тарих ёстой жилдэн тариад одоо 4 жилдээ нэг удаач байдаг юм а тий. Ингээд ээлжин тариалтын систем юмар ингээд явахд бол асуудал байхгүй талбай. Ядаж эхний ээлжин нэг жил давтахгүй том угаасаа ихийг тариалж давтаж тарихгүй байгаа л да. Саяны яриад байгаа тэр нэг хүний талбай дээр яаж байгаа зүйл тиймэрхүү юм байна. Эзэгтэй гээд тос маань одоо энэ тос байгаа тийм ээ. За энэ тос бол хэрэглэхэд бас хайтайхан тос. Тэгээ манай эхнэр ч гэсэндээ авч одоо хоол хүнсэндээ бас хэрэглэдэг. Тэгээ би энэ дээр энэ нэг зүйл миний анхаарлыг татлаа л да. Одоо жишээлбэл энэ 1 литр тос тутамд 100 төгрөг гэсэн байна тийм ээ. Тэгээ эзэгтэй сан гэж байгуулсан юм а та хэд юм. Энийг талаар та нэг танилцуулаад өгөөч. Энэ нэг юм манай хуучин нэг өөр левелтэй юм арай намхан савтай байсан байдаг. Тэрийгэ солиод арай нэг одоо энэ дээр нэг юм гэрмэртэй сав мавта болгоод үндэсний илдвэрлэлээ оруулаад тэгээд энэ шошгоныхоо тэр шошгоч нь эцэгтэйгээд нууч нэг эмэгтэй хүний дүрстэй. Тэр шошго манд 18 оноос ч бас нэлээд олон 6-7 жил одоо 8 дахь жил рүү ч юм уу явж байгаа. Тэгээс ребрендинг хийгээд ингээд шинэ левел мэбэлтэй гаргаад тэгтээ энэ шинэ шошго гарснаас хойш 1 литр тос тутамд гэж байна. 5 литр байвал 500 төгрөг. Яг энэ 1 литр тосыг нэг эцэгтэй ингээд литр тутамд 100 төгрөг ингээд нөгөө санд орох юм. Энэ сан яаж ажиллах юм гэхээр манай компаниас бол шал тусдаа манай компани хараат бус ажиллаад тэр сан дээр ингээд хэрэглэгчээс худалдаа авалт болгоноос 100 төгрөг хоримтлуулад тэгээ сангаа үүсгэх явах юм. Тэгээ энэ бол баггүй мөнгө оронтой бид нар ч одоо зах зээлийнхаа нэг 10-20% хоорондоо сангаа яваад шүү дээ. 5 хүний нэг нь Монгол тосоо хэрэглээд илээд нь шүү дээ. Тэгэхээр энэ болгонд 100 төгрөг ороод байхаар нэг борлуулалт гайгүй өндөр жил. Одоо эн чинь бас манай юуны улс орны ургац мургасаас хамаарж шүү дээ. Энэ жил гантаа жоохон юугаа тэгтээ гайгүй бас дотоод бол хангацгаа. Тэрнээс шалтгаалаад ерөнхийдөө нэг сардаа нэг 20-50 сая оронд ч юм уу мөнгө орчих болов гэсэн юм. Ороод авах болов гэж. Тэгэхээр нэг улиралдаа нэг дүгнээд янз бүрийн нэг юм тодорхой ажлууд ингэж судалж гаргаж ирээд за одоо магадгүй шин эмэгтэй хүүхдүүд 10 жилийн эмэгтэй хүүхдүүдэд одоо тэр эмэгтэй хүн талаас нь одоо юуны бэлгийн боловсролч байд юм уу эсвэл одоо нийт хүүхдүүдэд мэрэгжлийн сонгоход нь туслах зорилгоор тийм сургалтууд ч байд юм уу эсвэл юу байд юм тийм ээ одоо тэр 20 ангид хоригдож байгаа эмэгтэйчүүдийн одоо хоригдож байгаа ахуй нөхцөлийг сайжруулах тал дээр бид нар судалгааны ажил аль хэдийн ороо явцсан. Тэгээ ойрхон эмэгтэй ойрход очиж үзсэн чи харин ч миний бодсноос орчлон өссөн хамаагүй гоё л. Тэдний хүсэж байгаа юм шал өөр гоё юмсч байгаа. Бидэрт ингээд олон оюутлын машин үйлдвэрлэлтэй юм л. Тэгсэн чинь бидэрт нэг 10-20 ийм оюутлын үйлдвэрлэлийн машин аваад очивол харин хойрохж байгаа эмэгтэйчүүдийнх нь хоног нь багастай юм л. Үйлдвэрлэл хийгээд ихрээ тий. Тэнгүү тэр хоногийг багасгахад одоо нэмэртэй байна. Тэр 20 ангийнхных нь харж байгаа үнцгөөс айгүй гоё байгаа байхгүй.
Тийм бас гоё гэгээлэг гоё юм сонсон. Тий, тэгэнгүүт нь ажиллаж шүү. тиймэрхүү ингээд зүгээр зарим л яриад байгаа юм тий. Зарим нь сургууль, зарим Эсвэл одоо өргөдөлгөөс юм гэж. тий өргөдөлгөөс эмгчээчүүд тусламж юу байж болох вэ? Эсвэл нөгөө бизнес их гэж гарааны бизнес дээр явж байгаа орон нутгийн одоо бизнесмен эмгчид ямар сургалт одоо дэмжлэг спортууд Тэгээд тэрнийг өөрсдөө яг нөгөө компаниас ерөөс оролцоотой шийдэхгүйгээр санал авж байгаа саналынхаа хүрээнд сан дээр эхлээд юунуудаа гаргаад ирэхий. Ажлуудаа гаргаж ирээд ирэмблээд за эхний нэг 10 ажлыг гаргаж ирэнгүүтээ 5 ажлын ч юм гаргаж ирээ. Тэгээд хэрэглэгчдээс ингэ санал асуулга явуулах гэдэг. Тэгээ хамгийн их санал авсан ажлыг тухайн удирдлагч ч юм уу хийдэг энэ төр байх. Ийм сан гаргаж ирээд бид ажлууд. За энэ ажил манай маркетинг залуучууд маш гоё санаачлагтай гоё ажил байна. Тэгээд энэ одоо манай монгол хүмүүс Монголд осоо хэрэглэх юм бол бас нэг ямар нэг монгол эмэгтэйчүүд юм уу монгол хүүхдүүд айл хүүхдүүд юм уу бас нэг сайн зүйл болж очих нэ. Тэгэхээр бас манайхан бас сайхан монгол брэндээ сайхан авч хэрэглээрээ гэж уриалъя. Энэ дэшрэнд баярлалаа. та эдийн бас энэ сайн үйлсээ аян сайхан одоо амжилттай явуулах бай. За хоёлаа одоо дараагийнхаа асуулт руу бидэнээс нэг асуух гээд байна. За монгол хүн одоо Монголд үйлдвэрлэсэн монгол түүхий дээр хийсэн ургамлын тосыг одоо хэрэглэх одоо ямар ач холбогдол байна? Ямар давуу тал байна? Хамгийн нэгдүгээр жишээ нь тэгээд мэдээж энэ яг сүүшиг эмзэг бүтээгдэхүүн биш. Гэхдээ бүр удаан хадгалдаг бүтээгдэхүүн ч бас тийм удаан хадгалах тохиромжтой бүтээгдэхүүн биш байхгүй юу? Янз бүрийн нөхцөлд удаан хадгалах. Фрэш байдлаар одоо Тий. Одоо шинэ түрүү нэг хүчил ярьсан шүү дээ ба хэдүүлээ. Тэгээд тэр чинь халаал хит халаалгаар хүчлэн өсөйдөх ч юм уу тэгээд тосны шаард нөлөөлөл нь шүү. Импортоор орж байгаа ихэнх тоснууд яадаг вэ гэхээр чингэлэгт юм уу ингээд ийм бүхэгтэй боогонд явж байгаа. Тэд ихэнх нь нөгөө нэг юм температур тохируулалт ихэнх нь гэж дээ ер нь температуртай боогонд явахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр чинь өөртөө нөөцлөх чадвар байхгүй болчихно. Ихэнх нь хөлдөж байгаа үүлэн чинь ингээд хөлдөөд ингээд цав цагаан болчихж байгаа шүү дээ. Буцаад гисж байгаа. Ингээд деформацид ороод яваад байгаа. Өөрчлөлтөнд ороод яваад байгаа. гол санаа нь бол одоо жишээлбэл Улаанбаатар хотоос нэг 100 гаруй километрийн цаана үйлдвэрлэгдээд Яг зөв. маш ойроос одоо фрэш байдлаар Улаанбаатар хотын одоо хэрэглэгч нийлүүлэгдэж чинь гэсэн үг. Тэгээ энэ тос өнөөдөр өдрийн канер дээрээс гарч ирэхэд маргааш эцэгтэй гэртээ хэрэгжилж авах боломжтой байдаг байхгүй. Нөгөөдөл ч бол нөгөө халуунд халаал чингэлэг дотор 100 орж үзчихсэн байлгүй дээ тий. Амар халуун шүү дээ. Тэр дотор ингээл яваад байгаа. Ихэр хамгийн нэгдүгээр давуу тал орж ижсэн маш хэцүү шүү дээ. Яг зүгээр хүнсний биш юм ахэд биш нөгөө хүүхд тохтой юун дээр энэ гурван гүрэн дээр бас нэг цемент энэ төр найзуудтайгаа нийлж буулгаж. Тэр чингэлэг халдаг шүү дээ. Тэгээд тэр чингэлэг бол өстой маш хүнд ингээл пүргээл айгүй хэцүү байдаг. Тэгэхээр ялгаа байхгүй нөө халж хөрөөл явж л байгаа. Тий, хүлдэн гисэн тэгэл. Тэгэхээр ер нь бол эн чинь бол Монгол нэгдүгээр төрсөн дуурсан. Монгол төрсөн дуурсан гэдэг дээр манай газар тариалан 60-аад онд хатар газрыг хаалж хэлсэн байгаа шүү дээ. Ихэр тариаллаа гэдэг нь. Тэр 60 жилийн настай нөгөө газар тариаллаа хэдэн мянган жил хөгжсөн улс шиг биш. Ийм эрүүл залуу хөрс байгаа байхгүй. Тэгээ Японд руу экспорт энэ төр хийгээд байгаа шалтгаан чинь манахаас аваад байгаа шалтгаан энэ төр нас. Ерөөсөө байгалийн Залуу хөрстэй. Тэр энэ хөрс нь угаасаа юм хими юунд ингэж дороотож ингэж уудаагүй эрүүл хөрсөн дууруулж байгаа. Тэгээ олон жил одоо олон зуун жилийн өмнөөс ингээд таригдаад нэлээд дороотой те бохирдол бас багтаа. Тийм сайхан эрүүл цэвэр үржил шимсайтай ийм сайхан хөрс биш шүү дээ тийм ээ. Тэгээ байгалийн эрсдэл суур амьсгал дээр тухайн рапс маань ургаж байгаа. Энэ түүхийд одоо эрсдэл суур амьсгал дээр ургаж байгаа рапс юм түүхийд илүү чанартай байна гэсэн үг шүү. Тэгэхээр энийг ингээд нөгөө идэж хэрэглэх боломж одоо олдож байгаа гэдэг нь л одоо юу юм да тийм ээ давуу тал гэж хэлж Түрүүн байна. би харин өөрөө ч асуултанд дутуу хариулсан юм шиг байна. Тосны хэрэглээ талаас нь гээд. За. Тэгээ тэрэн дээр болохоор би бол ингэж нөгөө таньдаг хүмүүстэй ярихаар яаж хэрэглэх юм угаасаа бүгдээ л мэдж байгаа шүү. Тэгээ хариулын тавгандаа яагаад тухайн хоолныхоо сонголтоор л яаж хэрэглэх нь тодорхой болчихно тий. Хамгийн гол юм нь би юугаар хийсэн тос вэ гэдгийг аюу сайн харж авч байгаас гэж одоо түүхийд нь юу юм бэ тий. Одоо энийг манайхан ч харангуйтай байна. Наранцгийн тос байна. 9-ийн тос байна эдгээр яриад. 9-ийн тослог гэж. За 9-ийн тос ч бол тэр социализмын үед 9 төгрөгөөр зардаг байсан болохоор тэргээр нэршээд яваад ах шиг тий. Хоёрт нь болохоор рапсын тос чанар нь юм бол наранцгийн тос арай доор юм байна. Шар буурцгийн тос гэвэл бүр доошлоо явчихд юм байна тий. Тэр цагаан будааны альсны тос гэдэг нэг сүүлийн үед нэг Японоос оржсэн тос байсан. Хансан тосны дотор нийслэж байгаа хуваар нь яриад байгаа. Хүний биед очиод удаан задардаг. Ийм хатуу төлөв ихтэй тос л гэсэн үг байхгүй. Тэр шан чанараар нь ярих юм бол ер нь дэлхийн
Одоо тосны чансаагаар нь ярихаар тэр үзүүлэлтийг хамгийн түрүүнд авч үзтээ. Хүний биед ороод хэр хурдан шингэдэг вэ? Удаан шингэдэг хатуу төлөвт их байгаад хансан тос ихтэй байгаад ирэх юм бол судсан тос судасны ханднаа нөгөө холестерин үүсгэхтэй. Зүрх судасны өвчин бий болох юм. Тэр үзүүлэлтээр энэ тос номер 1 байгаа байхгүй. Өргөн эглэний өдөр тутам хэрэгэлдэг тосондоо. Тэгээ дараа наран цэцгийн тос орж байгаа. Тэгээ би нэг хүмүүс хэлтийн тэгээд за одоо Арабсын тос биш гэвэл наран цэцгийн хэрэглээрээ монголоор дүүрэл наран цэцгийн тос бас дайжгүй. Арабсын яг удаад нь орж байгаа. Тэгээ шар буурчгийн тос ихэр нэлээд доошлоод эхэлчихсэн. Тэр будааны цагаан будааны альсан тос энэ ч хансан тос нь 20 дэвт байгаа байхгүй. Тэгэхээр би юу хэлэх гээд юм гэхээр реклам сурчлагаа тэг ямар нэг нэр гэхээс илүү юугаар хийсэн тос юм бэ гэдгийг аягүй сайн хараарай. Энэ аягүй чухал шүү л гэдэг. Зэрэглэлийн хувьд бол одоо маш өндөр зэрэглэл их юм байна шүү дээ. Одоо бусад баримлаараа хийснээс. Окей, энэ дээр үндэслээд та хэд маань одоо шинэ төрлийн бас ургамлаар тос их өдөр юм дээр төлөвлөгөө энэ төр байна уу? Түүхийд үед үү? Тий, түүхийд. Нээлттэй шүү. Манайх чинь тэр HF гэдэг Германы үйлдвэр, Alfa Laval гэдэг швед үйлдвэр гэдэг тооног төхөөрөмж технологи учруулахлаар тослол гардаг юм байл бүгдийн болшихаж боловсруулж болно. Яг мэдээж нэг зарим нэг цехүүд дээр нэм тохиргоо их одоо шинэ наран цэцэг гэвэл нэг савнжилт гэдэг нэг арай бусдаас өөр технологи тэрийг салах хэрэгтэй нэг юм арай өөр юм байна. Тиймэрхүү нэг цех дээр нэмэлт жижиг хөрөнгө оруулалт технологийн юмуд л зохицуултууд л хийх болохоос биш. Одоохондоо бид нар тийм хэрэгцээ алгавал наран цэцэг манад урахгүй байна. Ахаа нэг ургаж байгаа майлан байгаа. Тэгтээ яг болцсон нэг янз янз байгаа даа. Тэгтээ бид нар зарим тариаланч майлан тариад ургуулсан хүмүүс ч байж л шар буурцгийн ус зарим тариаланчд үзээл ах шүү. Манад нөгөө нарны хоног нь хөрөхгүй байгаа даа л да. Тийм тэр нөгөө сортоос хамаарчих шүү. Бидэд бас нэг майлангыг төвийн бүс тарьж үтсэн. Тэгээд тариад ер нь бол яг хөө тэр бол нөгөө судалгааны чиглэлээр тарьж ирсэн л та. Ямар ч байсан бол нөгөө 9 сарын 1-5-аас 10-ийн хооронд бол болцсон гүйцэжээ. Тэр яг сортоос хамаарат тийм ээ. Тэгээ энийг илүү нэрээсгаад бас нэг тусны төрлөө нэмэгдүүлэх боломж болцсон бол бас байна шүү дээ биднэрт. Тэрний эргээгээд нөгөө тариалж тийм шүү дээ. Яваас судлахгүй. Тэгээ майлан биднэрт нөгөө яг нөгөө үйлдвэрлэлийн шугамыг хөрөнгө оруулалт хийх хэмжээнд их урагш санал болгоогүй л л да. Харин тийм байгаа. Цөөхөн дооны тариаланчд энэ тарчлаа ах уу гэж ирж лээ. Тэгээ одоо бол нөгөө одоо рапс шиг тийм их хэмжээгээр таригдаж эхлэегүй байгаа л гэсэн. Одоо шинэ тутмын юм маягтай тийм одоо. Окей. За тэгэхээр та хэд маань одоо экспорттоо бас нэлээд хандаж чиглэлийн ажиллаж байгаа шүү. Энэ бол бас манай Монгол улсад маш их хэрэгтэй. Одоо жишээлбэл одоо гаднаас одоо доллар татах боломж гэх юм уу тийм ээ. Ийм боломжийг одоо нээж өөрсдөө ингэ ажиллаж байгаа. Тэгэхээр одоо энэ Япон руу одоо ер нь бол чиглэлтэй ийм одоо шинэ мора гэж байгаа тийм. Энэ брэндийнхээ талаар та бас нэг яваад. Энэ зүгээр нөгөө шинээр гаргаж байгаа бүтээгдэхүүн юунуудаа хандлаад тоснуудаа ингээд энэ шинэ розмаринаар байна. Энэ чилигээр хандсан байна. Саримсаар хандсан байна тий. Одоо баяжуулсан байна л да тосоо тий. Шинэ розмаринаар хандсан тос шиг гэхэд бид нар нөгөө мах хамталж хоол хийдэг ирчүүд хийдэг шүү дээ нөгөө одоо гадаа лагер маер тэр. Тийм шүү дээ. Манайд ер нь махан дургу Монгол өнгөж байхгүй шүү. Тэрийг янз янзаар бас гоё иддэг болж шүү дээ. Тэнгүүд розмарин чинь өөрөө ингээд амтлах гэхээр ингээд хугацаа орч тий. Тэнгүүд энэ тосон дотор нь энэ амтлагч хийгээд ингээд удаан байлгачаар одоо сармаар болцсон байгаа шүү дээ тий. Тэнгүүд чи энэ амтлагч чинь амт нь ингээд тосондоо ингээд уусцсан шингэцэн тос чинь хамгийн их сайн шингээгч шүү дээ тий. Тэнгүүд энийгээр жишээнд махыг шууд амталчихж байгаа байхгүй. Маха тосоор амтлаа л. Тэгэхээр маш гоё амттай. Маш гоё амт бол энэ шууд би өөрөө би одоо бас амар хоол хийгээд тийм хоолны хоббитэй байна. Өнгөр хоббитэй. Гэтэ энийг жишээнд өдөр тутамдаа ингэвät одоо нөө цөөн дээр ингээд саримстайг ингээд жоо цөөн заримдаа нэг сулхан болчтой шүү дээ. Тэр үеийн саримстайг ингээд хийгээд маш гоё болдог ч юм уу. Ингээл янз янзын шинэ юмнууд гаргаад манай технологийн залуучууд гой юм гаргалаа. Энэ дээр бол хэрэглэгчд аягүй сэтгэл өндөр байгаа. Изэгтэйгээ тос чинь бас өөр савлгаатай бас Японд руу гарч байгаа бох тийм ээ. Тийм Натаны Абура гэдэг нь ийм юм байлээ. Яг уу рапс канола гэж яриад байгаа юм бас. Япон, Солонгос хоёрт канола гэж яриад байгаа. Рапсыг. Тэр нь болохоор нөгөө Канада, Америкаас үрээ авчираад Япон, Солонгост үйлдвэрлээд тэрийг зарж байгаа канола гэж яриад. Канола гэхээр рапсын нөгөө үгүй аргагүй шүү дээ. Одоо Японч өөр ардын орон учраас тийм том тариалан бас хийж авахгүй шүү дээ. Рапс газар байхгүй тий. Тэнгүү тэд нар юуса канола буюу одоо рапсын тос нь Японы
дэлгүүрийн лангуун дээр байгаа 50-ийн 95-6% нөгөө байхгүй бүгдээрээ л арабсын тос иддэг. Тэгээ яг Канадаас татдаг учраас нөгөө тэдний сортууд чинь нөгөө гений өөрчлөлт ихтэй сортууд канолонууд их байгаа. Тэднийг татаж авчирч хийгээд. Тэрийг каноло гэдэг Японууд гений өөрчлөлтгүй рапс болохоор Натаны Абура гэдэг нэ Японоор. Тэгээ бид нар яг тэрийг ингээд Япон дизайнер харин гаргуулсан баглаа хотлын дизайн энтрийг гаргуулад тэгээ нэлээд олон манай залуучууд бас шат амжилт дамжиж гарсан. Тэгээ нэг Amazon дээр юу энэ тэдний Японы дотоодынх нь онлайн худалдаанууд дээр эхлэе яваад байгаа. Тэгжиж дараа нь нөгөө дэлгүүрлүгэ. Окей, танаа хамт олон бас баяр хүргэе. Энэ бол Японы стандарт гэдэг бол дэлхийн бас хамгийн ер нь бол хай зэрэглэлийн стандартуудын нэг байдаг тийм ээ. Тэгэхээр Японы стандартыг даваад Япон руу одоо бүтээгдэхүүнээ гаргаад одоо экспортлоод эхэлсэн гэдэг бол маш гоё баяртай. Одоо Монгол үйлдвэр тий Монгол одоо хүмүүсийн ур ухаанаар бүтсэн тосыг одоо Япон руу. Тэгэхээр одоо үндсэндээ Японы хэрэглэгчдийн ер нь сэтгэл ханамж ер нь хэр байгаа? Ер нь бол манайх Японд борлогдож байгаа ургамлын тосны борлуулалтаар 3-т байна гэсэн. Вау. Тэгтээ онлайн шүү. Онлайн. Тэгтээ тэр чинь том зах зээл 100 эдэн сая 130 лөө 150 билүү 50 шүү юмтай. Японд дэр гарахад бидний нөгөө 150 сая хүн. Нөгөө том юунуудын давчиж байгаа манай тос бол шинжилгээ тэр чинь бол аюу олон юугаар орсон SGS том лабораториудаар нь ороод манай тос бол ямар ч асуудалгүй байгаад шошгон дээр нэг жоохон бүдрээд. Тэгээ энэ тос манай Монголд бас шошгоны залуучууд бас мундаг болцсон мөлий. Нилээ үнэтэй юм маацаат янз янзын энэний материалын шаардлага бол нилээ өндөр байгаад энэ шошгон төр дээр бас нилээ ажиллаж Японд руу гарсан. Тэрнээс бусдаар бол манайх бол доторх тосны хувьд бол Японд байгаа рапсын тоснуудаас дутгааргүй. Хятад бол яг рапсын тосч одоо баячууд нийтж байна. Үнэтэй тос. Солонгост бол Япон солонгост хоёр бол нэлийн төлхөө угаасаа нийтээрээ. Тэгэхээр үндсэндээ бол энэ түүхий дээр хийсэн тос бол хамгийн өндөр зэрэглэлийн тос гэдгийг бид мэдээд тэгэл одоо их хэрэглэх тийм сонирхол ихтэй биш хэрэгцээ ихтэй байна гэсэн үг тийм ээ. За мөнхөр захирлаас та хэд мань одоо Япон руу ингээл нэлээд л ажил болж гарсан биш одоо хамгийн бэрхшээлтэй дулганд одоо гацчихсан асуудлууд юу байсан бэ? Ерөөд гайгүй манайх ч нөгөө наашаага бахан машин зөөчж байгаа шүү дээ. Тэгээ тэнгуут буцаагаад маш олон чингэлэг хоос явж байгаа. Нэгтлээ. Тэр тээвэрлж байгаа хурдын хувьд бол бидний төсөөлжсэн хамаагүй хурд явсан. Хоёрт нь яг нөгөө тятын нөгөө дамжин өнгөрөх тэрэн дээр нэлээд ажиллагаа гарсан. Тэгээд саяны яриад байгаа левел тэднээс ч очингууд бидний нөгөө дээр нь бичих үүсгнээс хавал Японы юунууд айгүй гоё шүү дээ. Тос моснууд нь. Ингээд юу яаж байгаа вэ? Тос үсрээ шүү. Би яг нөгөө халаацсан савнд ч ус байна уу шалгаарай. Тэгээ ингээ хамгийн сүүлд нь энэ тэд нар хаваагаа аялаад дандаа ялгадаг улсууд байгаа шүү дээ. Савын ингээд яахтаа ингээд тагийн нэхлээ аваараа тэгээд нуглаад дотор агааргүй болгоороо тэгээ буцаад агалчаараа тэгээд нөгөө гидл руугаа бабагийн слэшөө тэр. Тэгээ тэрхүү яг нөгөө бүхэл юмыг л зааж яадаг юм. Титалны ханддаг хүмүүс гэсэн тийм ээ. Хүн дээлтэй байдлаараа бол Японч бас нэлээ дэлхийд бас дээгүүрт ордог байгаа тийм ээ. Тэгээд та хэдэд одоо бас тохиолж байсан хөгжилтэй зүйлүүд гэх юм уу. Тэгээ бас ингээл бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэдэг чинь бас тийм амар зүйл биш шүү дээ. Тиймэрхүү зүйлүүдээ санаанд орсон зүйл байна. Би яг өөрөө ч ярих нэг юм санаанд орчод. Яг нэг үйлдвэрлэлийн тохиргоо явж байгаа үед үйлдвэрч ингэ тустай байшингууд байгаа шүү дээ. Тэгээ яс чи нэг залуу харин юу байгаад автомат дээр нь тавьчаад маш автомат үйлдвэрүүд байгаа даа шүү дээ. Тэгээ бидэд наа нэг тохиргоо хийж яхад нь яг инженерүүд хийж байгаа юм л да манмитийн идэг гэж байгаа. Тэгээд явж яасан чинь тэгээд нэг том нэг 10 том танкерын доор байжсэн чинь нөгөө нөхөр автомат дээр 50 гутаа алтаа гараад тэгээд нэг тэдний гадаад мэрэгчлэлтэн сугаас тэр хоёрын оронд л үйл ойлголцол гарсан юм шиг. Тэгээд тэндээс очиод тэр том танкераас буцаад тэнд очиод автомат ноцоос унтраад л 15 минут 15 гинэ. За 10 хэдэн минут болсон юм болоо? Нэг 5 минутад. За 3 минут л болсон баг. За би яг бүтэн нэг юм яг дүүшинд орж байгаа биш тосонд орж үзсэн. Дээрээс одоо ингэ тос гараад дарж байгаа байхгүй би гараад нөгөө хавхлаг нь юу яатсан?
Тэр хавхлын дандаа юм хаадаг нээдэг юмнууд нь хүртэл юм автомат хаалтууд байгаа байхгүй. Тэрэн дээр нэг инженер тохиргоо хийж хагаад гэсэн цаанаас нөгөө нөхөр автомат дээр нь тавьчихгоо. Тэр хоёр үйлдвэрийн хооронд байгаа тэр том шугамуудын хооронд байгаа тосч орж ирэнгүүт манай эд дээр бол зүгээрс бороо олж байгаа юм шиг. Тэгээ гараад нэг залуутай хоёлаа ингээд дараад. Тэгээ мен юмсээ дараа зүгээр хурдыг сааруулж байгаа болохоос гойцоо дүүшэнд орж байгаа юм шиг л. Тэгээ ингээд бүр төрсийг усаар болуулна гэдэг шиг тааж одоо нэг тосон жаргал тосороо болоосон юм байна. Орж идсэн юм байна шүү дээ. Тэгээ харман дотор уц байсан салгасан та. Харман дотор уц байсан чинь ингээд уцмаа ингээд бүх юм ууруу ингээд орчтой. Тэгээ ясч наа уцч одоо хэрэггүй болсон. Усыг бол ингээ ууршуулж ингээ хатааж болдог. Одоо наадах чинь ингээ жижигхэн эрэг шуурга болгоныг хүртэл тосон салгангаар худлаа наадах хаяа гэдэг. Тэгээд уцаа сайхан тосондоо юу яагаад тэгсэн нэг усанд бүтэн тосонд дүүшинд орж ирсэн юм байна. Ачаас тоо хөгжилтэй хөөрхөн түүхэн шүү дээ. Яахт тэгэл нэг алдаалахгүй. Тэнд нэг хүмүүс нэг биеиндээ найддаг ч юм уу. За гаражлагаар руу шилж ирээ гэл станцаар үн яриалгаа шүү дээ. Тэгээд тэнд байсан нэг хоёр оператор залууг л бүр ойлголцлоо. Ширхэг үрнээс ширээний хүнс. За та хэд маань Японд руу гарцсан гэдэг байгаа. Тэгээд гараад ингээд явж байгаа. Үндсэндээ бол дэлхийн тосны хэрэглээ бол маш их байгаа тийм ээ. Тэгэхээр одоо манай Монгол улсад дахиад одоо өөр орнууд руу экспортлох боломж байна. Тэгээд маш сайн чанарын тосыг бас гаргах. Тэгээ эх орныхоо нэрийг одоо үндэсний үйлдвэрлэлээр бас дэлхийд гаргах юм боломж болцоор нь хэр байна гэж юу та боддог одоо энэ үйлдвэрлэл дээр ингээд ажиллаж байгаа хүний үед бага бүрэн баг. Яг манай нөгөө төр засагаас одоо чи манай энэ түүхийд яг бид нар хятад орж ирээд манай нэг үрийг аваад байдаг. Авахта нөгөө нэг түрүүний одоо хар өрөө шүү дээ бидний хийгээд байгаа. Тэрийг бол баг тариалуулж байгаа эднэр. Хятад. Нэг шар өнгөтэй нэг үр байгаа. Би нэг аяар зургийг өгнө. Тэр үр болохоор юм эрүүгүй үйлчлэгээ хүн идэж 3-аас дээш хувь тосон дотор нь 3-аас дээш хувь эрүүгүй үйлчлэл байвал тэрийг хүн идэж болдог байхгүй хортой. Бас хуруу чанартай. Тэр нь бүр 20 хэдэн эрүүгүй үйлчлэлтэй тийм үрүүдийг энд оруулж иж тариалуулад одоо айл мэлд мэдүүлэхгүй л орж ирж байгаа шүү дээ. Мэддэг байсан бол ч одоо хууль цагтаа хаах байлгүй дээ. Тэгээ буцаага тэр үрээ экспортлж хятад руу аваад байгаа. Тэгээ биднэрт байгаа мэдээлэлээр бол тэр нь ингээд хятадтай тарихыг нэлээд хэдэн жилийн өмнө хоригдсон юм байна. Хоригдсон юмуд одоо Монголд хариулж аваад бүтээгдэхүүн хийж гэнэ гэсэн үг тэр үгээр. Яг хөө тэгэл тэд нар ч юм бол янз янзын юм шүү. Тэр гашуун чанараар нь дахиад тэр бид нар тижэл хийгээд малын тижэл хийгээд урамлын тос хийж шүү дээ хоёр бүтээгдэхүүн. Тэд нар миний сонсноор бол тижэл юм одоо тэр шар арабс гэдэг байгаа шүү дээ нөрийг гүйцэл тэргүүрээ тижэл хийгээд загсны хоол ч юм уу малын тижэл ч юм уу нэг мэгээд тос хийгээд тэгээд тэр гашуун амтыг ахиж ялгаж аваад нэг юм хоолны юм гашуун юм халуун ногооны ам төстэй амтлагч амтлагч гэдэг ч юм уу нэг иймэрхүү юм яриа байд. Тэгээд би яг уу гिचгээд нөгөө горчис гэдэг шүү дээ тэр гिचийн төрлийн төстэй харагдаадсан болохоор би шар арабсын үрийг нэлээд олон жилийн өмнө хоошоо Барнаул Новосибирск Оросууд дээр хачиж үзүүлчихсэн байхгүй. Нэг шилэндний дээжинд гिच хийгээд нэг шилэнд нь хятад рапс хийгээд. Тэгээ манай Монголд нэг юм горчистой төстэй рапс гэж яриад байгаа маа. Энийг ингээ аягүй ихээр тарьж ийна гэдэг Оросын танхим манхимынхантай ч суулзаал тариаланчтай нь уулзаал ингээ явуучих тийх хэрчсэн. Нациг 90-ээс 2000 онд лөө 2000 оны дунд хүртэл манай Оросд бас хятадын шар рапс гэдэг юм их орж ирсэн юм аа. Яг манайх шиг ажиллаж байсан юм. Хятадтай ингээл танаал хориглол эхлэнгүүд Оросод авчирч үрийн тариулаад буцааж аваад ингээд. Тэгээ бид нар ерөнхийдөө энэ болохгүй юм тариулаад байна гэж үзээд. Тэгээд ч бас ингээд төр засаг нь ингээд хяналт өндөр шүү дээ. Яг гоо тэгтээ бас хэдэн жил тарьсан гэдэг. Бараг 10 жил шахуу зааварж байгаа. Тэгээд 2000 оны дундаас хойш бол наадах чинь хориглол гаргаад хаттын үрийг өрсөн. Манай дээр бол одоо бас нэг тийм юм явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр бас тэр бол бас болохгүй асуудал яваад байна гэсэн. Ер нь манай чинь эзэнтэй улс шүү дээ тийм ээ. Тэргүй байх. Үр сортын зөвлөл гэж байгаа. Байгаа. Тэгээ сорт соёлын зөвлөл. Тэр чинь сорт соёлын зөвлөл чинь Монголд энэ үрийг тарьж болно болохгүй гэдгийг тогтоогоод хуралдаад нөгөөдгий чи эхлээд жижиг юм багга тариалуулаад тэр чинь туршиж байгаа шүү дээ. Тодорхой нэг 4-5 жил байна уу та багтаа байна. Тийм шүү дээ. Хөрсөө их шинжилээд тэр туршлагын тариалангаа тариулчаад дараа нь хөрсөө ахин шинжилээд хөрсөнд ямар өөрчлөлт өгч ийн энэ миний гарсны дараа сорт соёлын зөвлөл чинь за энэ шар үрийг тарьж болно болохгүй гэдэг юм гаргадаг шүү дээ. Тэгс чинь өөрсөнд хятадд нь хориглосон. Дахиад Оросд ороод
хязгаарлагдсан байгаа шүү дээ. Юм одоо манад ингээ хамгийн сүүлд нь ингээ байгаад очихлохгүй. Энэ бол би манай хамт олон бол өтөр түргэн болиулах хэрэгтэй л шүү дээ. Бид нар тэргээр нь огт тос шийдэггүй учраас энэ одоо нийгэмд бас тэр мэдээллийг ер нь нэлээд сайн түгэх шаардлагатай юм байна тий. Өнөөдөр ч гэсэндээ бидний одоо подкастын гол зорилго бол энэ Монгол орондоо ургасан тий яг энэ одоо хамгийн сайн чанарыг үрээр үйлдвэрлэсэн тосыг одоо бид нэр идэж хэрэглэж байна гэдгийг бас одоо таниулах тийм ээ. Одоо бид нар ч одоо хүнс үйлдвэрлэнэ гэдэг чинь дуус үндэсний аюулгүй байдал байдаг. Ковидын үеэр ягаав нөгөө баахан одоо хүнсний хязгаарлалт болоод тэгэл баахан юмнууд одоо гацаал одоо юу гэдэг тийм тэгэнгүүт одоо ятаас орж ирж байгаа хүнсний ногоонууд байхгүй болол ингээл тэгэл нөгөө дэлгүүр мэлгүүрч нь тодорхой хэмжээгээр хоосрол ингээл асуудал үүссэн шүү дээ тий. Тэгэхэд нөгөө миний санджаагаар танаад бас ковидын үед нэг 6,000-аар эзэгтэй тусыг ойролцоогоор тэгж авдаг байсан баха. Тэр юу нь ямар одоо та тэрийг бас харсан юм тий. Тэгсэн. Тэр дэлгүүр юу яасан ковид үеэр ковидын сүүлийн үед шудраг үед нь Оросын дайн ковид 2 чих ойрхон болсон шүү дээ. Ковидын дараа нөгөө тэнжин дээр гацалтын тэр их болол ер нь ургамлын тосны үн нэлээд өссөн. Хамгийн хямдхан одоо шар буурцгийн тос ихэд 11,000. Тэгээ наран цэгийн тоснууд 12-3 болоод өсөө явцсан байсан. Тий. Тэгж яхад бид нөгөө хоёр зорилгоор хийсэн. Нэгдүгürt ингээд дотооддоо үйлдвэрлэлтэй байхыг ард түмэн нас хараг тий. Хоёрдугаар төр засаг манаас ингээ хүн болгон дайн байлдаан ковид өвчин зовлон гүт ингээ хүнсээ хянчтай юм байна тий. Хүн болгонд ингээ зараад идэг юм. Хорчтой юм байна. Дотооддоо аюулгүй байлаа. Яг энэ үед нь бид нар ингээ тосоо эндэр шиг адилхан импортынхонтой адилхан 12-3 мянгаар зарахгүйгээр хийгээд үгээд. Тэгээд манай ерөнхий захирал дээр айгүй том хэрэглэгчд рүүгээ хандсан одоо монгол хүмүүст гоё хандсан байхгүй. Тий яг ингээд нөгөө хямдхан тос хэрэглүүл яг юм хэцүү үед нь гэсэн байдлаар зах зээл рүү нийлүүлсэн байна тийм ээ. Тэрээс яг тэрийг дагаад нөгөө зарим улсууд равсын тос чинь бид рүү ярьж штэ хятадуудын жишээ нь баячууд нь тосоо гэдэг. Уг нь бол дэлхийн нийт үнэтэй тос байхгүй нөгөө дүлээсээ. Гэхдээ бид нар тэгж бодоод яг мэдээж тэрний буйнаар бол манай тос бол зах зээл рүү нэлээд хурдан нэвтэрсэн. Гэхдээ зарим хүний ойлголт нөгөө хямдхан учраас жоохон чанар муутай гэж магадгүй гэж бодсон юм шүү. Тэ нөгөө уг нь бол бид нар төр засагтаа үзүүлэх гэдэг шүү дээ. Үйлдвэртэй байхыг жоохон хямдхан бүтэж гэнэ гэдэг ч юм. Манайхны ч нөгөө яг нөгөө дотор нь тогоонд нь орж одоо нэг юу болж байгааг мэдэхгүй ээжиж зүгээр нэг юм одоо нэг хандлага байдаг шүү дээ тий. Тэгэхээр та хэд маань бол яг тэрийг бол нэг өөрийн өртгөөрөө зах зээл рүү нийлүүлчихсэн. Ашиг нэмээгүй. Ашиггүй жил явсан шүү дээ. Өртгөр нь тэгэнгүүт чинь бидрийг тэгээд тосоо чинь номин сүлжээ дэлгүүрийн лангуун дээр ингээ 6,600-аар зарж ирсэн ба яг 6,000 ш. 6,600 зараад техникүүд нөгөө 12-3-аар зарж ирсэн импорт нөхдөд чинь хөрсөн үсээгөө араас тэгээд нөгөөдгөө зарахгүй болохгүй ш мууч ш. Тэгэл орилол ороод ирж байгаа юм чи. Тэгэл ихэнх тосныг 7-8 дээр үн тогтоол. Тэгж хийж ирсэн бидэрт одоо үүх бүх юм эн чин цагаан дээр хараар бичсэн юм шиг байж байгаа. Тэгэхээр нөгөө миний хувьд бол одоо яг нөгөө нэг ойлголт байсан. Ойлголт гэх юм одоо нэг тохиолдсон зүйл нөгөө за бид нар нөгөө 6,600-аар аваад хэрэглээдсэн. Манай гэрч гэсэндээ авч хэрэглэсэн байхгүй юу? Манайхан хоол унданд авч хэрэглээд. Тэгээ байцнаа ковидын дараанаас нэг 9,000 авцаа боллоо да. 8,000 хэдэн зүгч боллоо те. Тэр авцаа болсон. Тэгээ яхаад ямар огцом нэмэгдэж байна гэдээс нөгөө тухайн үед одоо жишээлбэл миний хувьд мэдээгүй байсан байна. Та хэд маань өөрсдөө үйлдвэрлээд өөрөөр ямар ч нэг тийм лангуун дээр байгаа юм дэрч бас нэмэгдэл тавьж байгаа биз. Тэгээд яг ингээд нөгөө нэмэгдэл үнгүүгээр л одоо ард түмний кэрлж л одоо борлуулж хийжсэн байна шүү дээ. Тэгэхээр одоо 9,000-ын тос бол одоо нэг 9,100-ын тос ч юм уу тэр бол одоо бас хамгийн сайн чанарын тосыг л бид нар одоо авч хэрэглэж байгаа гэсэн үг байна шүү дээ. Тийм ээ. Тэгж ойлгож байна. Яг тэгж байгаа. Окей. Тэр нөгөө түрүүний шараар авс дээр буцаад ганц юм хэлчихэд нөгөө юу яваад байгаа байхгүй юу? Бид нар тэ дотооддоо үйлдвэрлэл боловсруулах үйлдвэр нь байгаа юмыг манайх тэрийг боловсруулад юм хийх боломжгүй дэлхийн нийтээрээ тийм шараар авс гэдэг юмар тос хийдэггүй байхгүй юу? Тим юмыг оруулж ирж тарьж байгаа нь бол асуудал байгаа шүү дээ. Боловсруулах үйлдвэр нь байсаар байтал гадны үйлдвэрийг стандарт бус юм оруулж ирээд энд юу ч тариад байгаа юм хийг. Яг үе хөдөө аж ахуйн бол энэ дэр юм хөдөлдөггүй биш. Хөдөлж ирсэн сайднараа ямар арга хэмжээ авчихсан зүйл сорс сорлын зөвлөөр ороогүй шүү. Тэнгүүд нэг хийлэг айл дээр нь оруулаад идэг. Тэгээ нэгэнд ороод ирсэн чинь тариад нь ч яаж хийж байгаа л тарьж л байгаа байхгүй мөнгөөрөө авцсан юм шүү дээ. Тэгэхээр миний бодлоор бол маа хөдөө аж ахуйн ам сорс сорлын зөвлөөр ороогүй наа чи манад тарих батлах зүйл биш шүү хэлээд байхад нь тэр хэлийн мэрэгжлийн хялтмалтын нь оруулах болчмоор байгаа байхгүй тийм. Яг энэ
нөгөө бузрыг оруулахгүй гэдэг үстэй. Тийм шүү дээ. Нэг өрөө байгаа шүү дээ. Тэгээ буйнаа гаргахгүй энэ. Тийм. Тэр мэрийг сайн сахиад ихлээр манайх бол хөгжөхөд ойрхон байна. Тийм. Тэгэхээр нөгөө одоо жишээлбэл одоо юу гэдэг үндэслэлтэй тариал эрхэлдэг улсууд бол аль болох одоо судалгаа шинжилгээгээр батлагдсан юм тарина шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тий одоо нөгөө гинт одоо тариалан орж иж зарим улсууд бол зүгээр нэг гинтг нэг огцом нэг гигэмэн энэ сайн байна гэдэг нэг юм оруулж ирээ. Тэр нөгөө нэг ургацтай жил маш сайхан өндөр ургац өгөөд ургац алдах жил нөгөөх нь бас таарга ургадаг ч юм уу тиймэрхэн байдیں۔ Тэгэхээр тийм нэг үндэслэлгүй байдлаар технологигүй бит юм хийж байгаа ч л гэсэн тийм санаал явах гээд байна, тийм ээ. Зүйтэй. Тэгэхээр энэ бол одоо улс их орныхоо ирээдүйг бодсон л одоо бодлого шийдвэрийн одоо тэгээ тэрийг мөрдөж явах юм бол улс их орныхоо ирээдүйд л тустай зүйл хийж яах гэж ойлгож болохоор байна. Дөрөв та бүхэн яриан дундуур гарсан баг. Гэтэ би бүр яг тодтогч асуумаар санагдаад байгаа нэг зүйл байна. Яг за одоо Монгол орны тосны хэрэглээний яг хэдэн хувийг нь хангаж байгаа вэ танай үйлдвэр? Ер нь нэг 20 орчим хувийн хангаж явж байгаа. Дунджаар 20 орчим. Дунджаар 20 орчим хувийн. Яг бүрэн хүчин чадлаар ажиллах юм бол ер нь 100% хангах боломжтой хүчин чадалтай үйлдвэр байгуулагдсан гэж ойлгож болох тийм. 100% хангаад илүү экспортод гарах хэмжээний хүчин чадалтай үйлдвэр. Тэгэл нөгөө л нэг түүхийдийн хятад руугаа хүмүүс аваа явдаг. Нөгөө л нэг шар авс тарьдаг асуудалтай. Энэ асуудлууд зэгцэрж ижил бид бүрэн хүчин чадлаар ажиллах боломж нэгдэх гэдэг л да. Одоо дотооддоо тос үйлдвэр гэдэг чинь одоо бид нар бас давуу тал үнэхээр энэ давуу талтай байна л да. Яг хүнсний аюулгүй байдлын асуудал. Дээрээс нь энэ олон улсын нөхцөл байдал бас эвгүй байна тийм ээ. Одоо дайн байлдаантай. Тэгээд тэрнийгээ дагаад одоо бүх өргөн хэрэглээний барааны үн өсөх. Хамгийн гол асуудал бол бас хүнсний үн өсөх тийм. Хүнсээ одоо их үйлдвэрлэдэг одоо орнууд хүнсээ одоо нөөцлөгч гэдэг юм уу тийм. Борлуулахгүй байх ч гэдэг юм. Тэгэхээр энэ тал дээр та тосны зах зээлийг дэлхийн зах зээл дээр нь яаж одоо импакт үзүүлж байгаа тийм зүйл байна уу? Байна л та. Яг уу нэгдүгürt ингээд дайн байлдаан болохоор өвчин зовлон болохоор улс орн болгоо эхлээд өөрийнхөө хүнсний хэрэглээг хангахыг чухалд үздэг. Одоо Орос шиг том газар тариалантай, Орос шиг том үйлдвэрлэл хөгжсөн, хүнсний үйлдвэрлэл хөгжсөн улс бас тийм олон биш шүү дээ. Тэгэхэд л рапсын тариалтын одоо экспортын гайлын татвар нь одоо 30% байгаа байхгүй. Бидэрт ингээ өөр улсаас рапс аваад үйлдвэрлэх бас нэг юм хөлбөр байна шүү дээ. Тэгэхэд Оросын холбооны улс ихэд 30% гайлын татвартай байгаа байхгүй. Тэгэхээр яаж эхлээд манай үйлдвэрлэгч түүхийдтэй байх хэвээр. Бид саарлж шүү дээ. Тэрний дараа Монгол руу хятад руу хаашаа өгж болно гэдэг юм ярьж шүү дээ. Тэгэд манайх экспорт дээр ингээд үе даалгана онгорхоо тий. Тэр үтгийл орж ирээд тарьж байгаа үр нь хяналтгүй шаруу харуу юу вэ мэдгүй тий. Энэ үгээр нь хүнс хийж болох юм уугүй юу гэд хяндаг юм маань сул байна л гэдэг. Яг хөдөө аж ахуйн яам хэдийгээр ингээд сор соёлын зөвлөгөөд ингээд зөвшөөрөл болгоо явж байгаа боловч нөө хилэг айлын маань байгууллагууд бас нэг хяналт хэцүү шүү дээ. Хэрэгжиж байгаа юм дээр бас нэг жоохон юм доотлол гараад байна гэсэн үг шүү дээ. Энийн өмнө төмс хүнсний ногоон дээр импортер одоо орж Монгол руу импортоор төмс хүнсний ногоо орж ирвэл бас татвартай 30% айлын татвартай гэдэг хууль байгаа байхгүй. Тэгсэрнэл хятад одоо ногоонуудын нэр зах зам байгууллагууд үнэлэр явж шүү дээ. Уг нь манай Монгол төмсч ямар гоё юм. Шаа айгуу гоё. Японд хүртэл экспорт руу гарах гал судалж лээсэн тэгэл. Тэрхүү байдалтай шүү дээ. Яг танаатай ажиллах одоо манай одоо подкастыг дэмжиж одоо хамтран ажиллаж байгаа үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд байгаа. Яг манай подкаст өөрөө бол ширхэг үрднээс ширээний хүнс гэдэг үгээрээ. Энэ ширхэг үрднээс ширээний хүнс болгосон ийм одоо аж ахуйн нэгжүүдийнхээ одоо гарын бэлгийг танд одоо гардуулъя. Зөв баярлаа. Энэ маань бол одоо яг primate гэдэг одоо юм үхрийн мах байгаа. Мистек байна. Та тэгэхэд гэртээ очиод энэ үхрийн махыг одоо шарж дээрээ. За манай подкасттай хамтран ажиллаж байгаа Монгол орны эмийн ургамлаар бүтээгдэхүүн хийдэг одоо компани одоо бэлэг байна. Хамтран ажиллаж байгаа. Энэ бол одоо маш гоё эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд байгаа. За ингээд дархлаа дэмжих цай. Ууж одоо эрүүл мэндэд анхаараарай. За энэ маань бол бас одоо энэ Баатар брендийн бас ялгаа байхгүй одоо эмийн ургамлаар бүтсэн ийм сайхан эрүүл мэндийн одоо уудаг бэлтгэл байна. Их нэртэй өгөөрэй. За баярлалаа. Биш төвчгөө. Болон тайнаа байж. Мөн одоо бидэнтэй хамтарч байгаа одоо бас Vitapit компани одоо гарын бэлэг байна. Манай подкастыг бас дэмжиж ажиллаж хамтарч байгаа байгууллага байна. За баярлалаа. Жүүс нь айгуу гоё юм шүү дээ. Тий, энэ одоо Natura гэдэг зөндөө өөртөө тийм энэ бол ууж байгаа. Natura гэдэг жүүс байгаа. Natura жүүс бол бас ингээд Монгол оронд ургасан хүнсний ногоор баяжуулж хийсэн юм гоё.
Бараг л одоо Монгол Кагоми юм уу да. Юу Кагоми наа. Кагоми чи тэр Японд юу байгаа ч цөмийн станц дэлбэрээ шүү дээ. Радиац центр хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо ирүүл тий. Хамаагүй ирүүл. Маш гоё амттай юм санаж үзв. За энэ мөн одоо Мазала гэдэг брэнд байгаа. Энэ хүүхдийн одоо баяжуулсан гой мөн. Юу зүг. 5 төрлийн ногоогоор баяжуулсан. Энэ 5 төрлийн ногоо нь одоо хон сэлэнгийн хүнд таригдсан ийм сайхан одоо баяжуулсан. Дандаа үндэсний үйлдвэрлэлийн. Дандаа үндэсний үйлдвэрлэлийн одоо гарын бэлгэнүүд байна. Би бас тэгдэж ш дэлгүүрлээ орол нэг Монгол юм гарцсан байл. Тэрнээс юм даваал хэрэглээл үзнэ. Яг нь Монгол дажгүй байл тэгэл шууд солилцдээ ш импортын юм. Монгол брэндээ одоо дэмжиж одоо нэг ч гэсэн бүтээгдэхүүн авч одоо орлого оруулах хэрэгтэй тийм ээ. Одоо бусад орнууд ямар мундаг үндэсрэг байна тий. Солонгосчууд гэхэд яг солонгос юмал одоо дэмждэг шүү дээ. Тэрнтэй ялгаа байхгүй манайхан бас тийм хандлага одоос нэлээд сайн сууж байвал. Сууж байгаа хаа сүүлийн үед одоо манайхан яаж Hyundai томорсон, яаж Samsung томорсон эхлээ өөрснөө хэрэглэж байгаа шүү дээ. Гаднаас орж иж байгаа юмных нь галын дотор нэмээд өгсөн тэгэл өөрсдөө хэрэглээл. Тэгээс нөгөө талаас хэрэглэгчд өөрөө нэг юм мэдээж одоо юу гэдэг Монгол хүний хийсэн гутал юутай өрсөлдөхгүй л ахalta тий. Nike-та Adidas-та шууд өрсөлдөхгүй шүү дээ. Бид нар чинь 100 жил хөгжөөд ирсэн. тий брэнд үүссэн байна шүү дээ. Би бол эхлээл өмсөж болж байвал өмсөөл явчихсан л гэж боддоо шүү дээ. За хоёлоо яриараа эргээд орё одоо. За таны хувьд одоо ингээд тос үйлдвэрлэж байгаа тийм ээ. Одоо танай хамт олонны хувьд. Дээрээс нь одоо тостой холбоотой газар тариалантай холбоотой ч гэдэг юм одоо төр засгийн бодлого ер нь сайн давуу талууд нь юу вэ? Эсвэл одоо юу гэдэг нь за энийг нэг ингэчүүл бас зүгээр юм байна гэдэг тийм бодож байгаа зүйлүүд ер нь байна одоо. Түрүүн яригдаагүй үлдсэн. Түрүүн бас тодорхой хэмжээнд ярьсан шүү дээ. Зарим салбарыг одоо ингэж ярихаар нэг юм юу яасан болох вэ дээ? Одоо барьцсан энэ. Яг үндэ ингээд түрүүний миний ярьсан татварын аль нэг дэмжлэг баймар байхгүй. Эсвэл нөөдөөс нь чөлөөлөд өгдөг ч юм уу тий. Тодорхой хугацаанд ч энэ чинь насан туршдаа эрхлэх гэж чигдэртэл. Тий, чигдэртэл нөгөө хүмүүстэй өөрсөлдөх чадвараараа ойртол эсвэл энэ рапсынхаа одоо шинэ манай дээр ингээд бодит дэмжлэг ба шүү дээ. Хүсэлтэй шүү дээ. Айл ингээд экспорт дээр ингэж байгаа шиг хязгаарлаад шүү. Гадшаа гаргаж байгаа дотоодынхоо энэ чинь тариаланчтай үйлдвэрлэгч тоххой. Бид нар бол боловсруулах үйлдвэр хийж байгаа. Тэрийг боловсруулж байгаа л хүмүүс. Эхний үйлдвэрлэлч нь оргуу хоосон дээрээс те газар юу ч байхгүй хахад юм ургуулж гаргаж ирээд тэр дорогоо төмөс үйд юм уу, рапс үйд юм уу те тэр булцуун дээр байгаа жимс үйд юм уу юм гаргаад ирчих те. Энийг боловсруулдаг үйлдвэрлэл нь байгаа ямиг бити гаргаж тавьж туугаач. Энэ бодлого за өнөө маргаашгүй магт ингэж харах ёстой л гэж бодож байгаа. Одоо шин импортын галийн татвар шүү дээ. Одоо манай улс руу орж ирж байгаа баруунаас авдаг галийн татвар дээр өндөгөн дээр 15% галийн татвартай байдаг хгүй. Саяхан би Төмөн шууртын бол захирлын постыг харж байлаа. Монгол улс өндөгнийхөө хэрэгцээ 100% хангалаа гэсэн. Мэдээж тэр хүмүүсийн хөдөлмөрчтэй юм зүйл байгаа. Гэхдээ хамгийн том дэмжлэг бол тэр 15% галийн татвар хгүй. Жишээ нь пивэн дээр 25% галийн татвар байгаа. Тэгээд жишээ нь пивэн дээр 25% галийн татвар байхгүй бол Сингур брэнд, Tiger брэнд биш одоо юу гэдэг Heineken-тай ч юм өрсөлдөхөд импортыг одоо ямар пивтэй гэдэг юм тийм ээ. Тэр Asahi-тай өрсөлдөхөд бас л хүндэл авахгүй. Тэглүү яах. Татвараар яг адилхан байвал яг адилхан нөхцөл дээрээс усан болтоо намайг оролдвол яах вэ гэдэг ангар эдийн засгч яриад л үү. Тэр шиг юм л байгаа байхгүй. Тэгэхээр би энэ нэг бол одоо энэ гаднаас орж иж байгаа том үйлдвэрлэгчтэй юунаас үйлдвэрлэгчтэй хөгжиж буй тий өсөж өндийж буй үйлдвэрлэлээ хамгаалаасай. Эсвэл өөр тэр нь болдгоо бол одоо гадны одоо янз бүрийн хэлцэл тий олон улсын одоо Шанхай хамтын одоо Евроаз мац ч гэдэг юм уу тий сая хэлж байгаа шүү. Энэ юм хүмүүс болдгоо бол ахаа өөр нэг талаас нь дэмжлэг үзүүлээсэй гэдэг. Одоо л яг нэг зээлийн дэмжлэгүүд л явуулах шиг байл. Энэ бол эхлээд ингээд юм хийж чадахгүй суусууд ингээ хариага гарахт нь бол боломж араас нь сайхан түлхийд өгчөж штэ. Цаашаа нөгөө гүүмэр штэ. Тэглүү яах. Тэгээ тэрэн дээр нь дэмжлэг нь бол дэмжмээр татварын орчин нөхцөл байт юм уу. Энэ юм бол илүү чухал болов гэж боддог. Тэгэхээр энийг хүн дайм болоход л хамгийн түрүүнд улс болгоо эхлээд хүнсээ дотоо барьж эхэлнэ. Тэгээ илүү гаруул өгнө гэж байгаа штэ. Тэгэхээр өнөөдөр дайм болоогүй гэж болно те манай ус ч юм уу ойрхон ч юм уу. Тэгээ одоо ч нэг юм божгоод эхэлж шнэ. Тэгээд нөгөө манай дайм болоогүй гэсэн тэгэл нөлөөлөл нь бас орж ирж байна. Одоо мэдгүй шүү дээ энэ дайм ингээд тосноос гисүүлэл тэгэл явж штэ тийм ээ.
энэ бензин тос чинь дахиад газар тариалантай ч холбоотой шүү. Харин тий явж холбоотой. Тариалахад хураахад бүгдэнд бензин тос хэрэгтэй. Дахиад манайх бордоо тий хими уруулгын уулын бодис өөрсдөө хийж чадахгүй байгаа шүү дээ. Дахиад импорт. Тэгээ бүгд дайм болоод эхлэнгүүд энийг хямгадаад эхлүүл бид нар юу тарих юм, юу ургуулах юм тий. Тэгэхээр чи энэ үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэе гэж байгаа бол дайм байлдаан өвчин зовлон болоход хүмүүстэйгээ бай гэж байгаа бол зөвгээр үед нь энэ улсуудаа бас дэмждэг байвал дайм болоод бүхэн хилээ хаацныхын дараа одоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжнэх биш. Яг ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хувьсгал энэ төр явж байгаа гоё ажлууд байгаа. Тэгвэл татврын орчин нөхцөл энэ төр дээр яг нэг мэргэжлийн байгууллагууд байгаа шүү дээ. Институтууд байгаа шүү дээ. Хүрээлэн юу гэдэг. Тэдний зүгээс холбоодууд маань бас гоё санаачлагууд гаргаад ингээд яг төрч хувьчлал хоёр маань зөв дүрээ харьшуулад явал боломж байна л гэж. Яг нь одоо би одоо дөрөвчийн дугаар дээр ч гэсэн хэлсэн хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлаа гэдэг. Тийм ээ. Тэгэхээр улс үндэстэй өөрсдөө дотооддоо хүнстэй байна гэдэг бол одоо эрүүл аюулгүй байх баталгаа юм аа гэж. Одоо ер нь бол хэлэхэд бол хэлсдэггүй хаа. Маш одоо сонирхолтой яриа өрнүүлсэн. Одоо мөнх хэрэгцэлтэй баярлалаа. Манай подкастын ер нь үндсэн гол зорилго бол ширхэг үрнээс ширээний хүнс. Энэ одоо хооронд маш олон хүмүүс тий маш олон одоо оролцоотой байдлаар энэ хүнсний бүтээгдэхүүнүүд чинь бий болдгоо шүү гэдгийг л одоо нийгэм таниулах ийм одоо зорилготой подкаст юм байна. Тэгээ энэ дээр ч одоо тариаланч ажиллаж जैन тий худалдааны салбарын нь ажиллаж जैन. Мөн одоо хүнсний салбарын маань одоо жишээлбэл та ингээ ирсэн төлөөлөл болоод ингээ ирсэн ингээ ярилцж जैन. Тэгэхээр үндсэндээ бол одоо Евенгийн нөгөө тал гэдэг шиг л бүгд л одоо харилцаа уялдаатай нэг дэмжиж ажиллах юм бол одоо манай улс үндэстний одоо хүнсний асуудал бол шийдэгднэ ирээдүйд. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд одоо эцэст нь одоо хэлж амжаагүй тийм ээ. Одоо ямар ч сэдвэр байж болно. Сая яриан дээр одоо өөрийгөө одоо илэрхийлж амжаагүй зүйл байвал одоо энэ таны одоо хэлэх боломжтой цаг нь одоо. Зүг. Одоо шинэ ерөнхийлөгч одоо хүнсний хувьсгал гэдэг санаачлаад явж шүү дээ. Тэгэхээр чинь тэндээс бас хүнс чухлаа гэдгийг хүмүүст уриалж чадж шүү дээ. Тэр шиг бас салбар яандууд маань тэнд байгаа бодлого олсруулж байгаа улсууд маань хүнсийг бас нэгдүгээр тавиасаа. Хүнсийг нэгдүгээр тавь яг үндэсний үйлдвэрлэлингүүт би нөгөө эсгий давчгийн тухай ярих гэдэг. Тэр бол гар урлал. Бидэрт хэрэгтэй бидний өв соёл мөн тэ эсгийгээ бас хамгийн чухал. Гэтэ тэр хэмжээндээ битээ хараад байгаа чи. Өшөө жоохон томоорс тэгээд том явж байгаа юмнуудаа явуулаад эхлүүл том явж байгаа юм эхлээд яваад эхлүүл нөгөө орж иж байгаа мөнгөн ч юм уу шийдэж байгаа асуудлууд нь том байна шүү дээ тий. Тэглгүй яах. Ингэж хараасаа гэж нэг төсөж байгаа юм тий. Хоёрт нь хэрэглэгчтэй хэлэхэд ингээд одоо араб сурсан буу гэдэг ч юм уу тий. Араб сурсан буу үйл тэр тариаланч өөрийнхөө хоол хийж боловсруулж байгаа тоогоор уу тийм муухай юм гэж суугаадахгүй шүү дээ. Тэгэхээр юмыг нэг уул сууртайгаар мэдээлэл ханддаг байгаасаа тий. Тэгээд түрүүний ярьдаг нөгөө тос гэвэл юугаар хийсэн тос юм бэ гэдг нь чухал болохоос биш тий. Тэр ямар нэртэй вэ гэдэг нь чухал биш шүү. Тэгэхээр ингээд мэдээлэлд ингээд сайхан одоо бүх юм ил болцсон байна шүү дээ тий. Англи хэлгүйсэн ч Google Translate хийчихэж байна. Тэгээд тэрний ранк нь хин хаана гэдгийг гараад ирчих болж байна. Тэр энд нэг юмд ингээд цуу яриа гэхээс илүү одоо Facebook дээр байгаа юм замбрааг олон мэдээлэхээс илүү шүүлтүртэй хандаач гэдэг тийм. Ядаж нэг Google search хийчихдэг тийм. Эсвэл дэлхийн эрүүл мэндийн байгуулагч гэдэг юм уу. Энийг ингээд яг хамгийн үннээр нь бичиж болох институтууд байгаа шүү дээ. Дэлхийд дээр ч Монгол улсад ч байгаа шүү дээ. Энэ мэдээлэлдээ илүү тулгуурлаж хүнсээ сонгож байгаарай. Хүнс бол хамгийн чухал зүйлээ. Манай ээж нар бол ер нь хүүхдийнхээ хүнсэнд, гэр бүлийнхээ хүнсэнд маш их анхаардаг учраас л тийм цуу яриа энэ төр хурдан дэгдэж байгаа байхгүй юу? Маш сайн анхаардаг учраас. Тэгэхээр тэрийг ингэж зарим улсууч гэсэн битээ нэг төөрөгдүүлээл тэ ингээд маркетинг хийхээр нэг юм юугүйгэр юм тий. Зүгээр л юм сургаар гэх юм уу ингэж биш. Энэ ийм учраас ийм илүү юмаг ялцдаг ч байт юм уу тийм байгаасаа л гэж. Учир нь хэрэглэгчд маань жоо хэрсүү байгаасаа л гэж хэлэх гээд байна. Окей, шинжлэх ухаанч дээрээс нь хэрсүү байгаасаа гэж тийм ээ. Реклам болгонд тарихтуулаад байдгүй тэгээд сайхан хэрсүү хандаад байдаг байл сайхан байна л гэж. Бидэнтэй бас хамтран ажиллаж байгаа Green People компани одоо эко ботоогоо. За энэ нь бол бас маш гоё яг агаар цэвэршүүлдэг ургамлаар ингээ хийгдсэн. Тасалгааны одоо дотоод орчны бохирдлыг багасгадаг ийм
одоо ухаалаг юм төхөөрөмж байгаа. Тэгээд аль болох одоо энэ цэцэг ургамлыг бас одоо арчилна гэж бас асуудал байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ маань бол арчилгааг нэлээд сайн хөнгөвчлсөн. Дээрээс нь одоо ийм цэмцгэр, цэвэрхэн ийм гоё одоо бүтээгдэхүүн байна. Бид нартэй бас хамтарч ажиллаж байгаа. Танаас бас нэг асуух зүйл байна. За энэ маань юу гэхээр залуучууд чиглэсэн асуулт. Залуучууд бол IT инженер юм уу те. Дээрээс нь ер нь бол одоо энэ эдийн засаг чиглэлээр ч гэдэг юм уу те. Одоо ерөнхийдөө хүмүүсийн нэг сонирхол сураад байдаг нэг тийм байна шүү дээ. Тэгэхээр одоо залуучууд ер нь энэ хүнсний салбарыг сонирхох юм бол маш том юм бүтээн байгуулалт их боломж байна шүү дээ. Энд дээр та бас ер нь залуучуудаа хандаж юу хэлмээр. Хүнсний салбар руу за ер нь хүн болгоо ороосоо л гэж боддоо шүү дээ. Маш их хүнс бид нэр гаднаас авч шүү дээ. Тэр $1 гэрлээр гэж шүү дээ. Тим хэмжээний хүнс гаднаас аваад хэрэглэж яхад хүнс чи өөрөө тийм одоо машин биш, пуужин биш, сансрын хөлөг биш шүү дээ. Тий хийж болох тий юм шүү. Тэгэхээр хүнсний салбар руу аль болох олон залуучууд ороод хийгээрсээ одоо хүний нэг номерыг хэрэглэе шүү дээ. Бид нар одоо жишээ нь эйрпортоор тэр юуг банш авч явах ямар хэрэгтэй. Тийм шүү дээ. Өөртөө солонгосоос хүн түүц болсон, юуц болсон чинь гоё байгаа л гал үүсэн тодорхойгүй тийм ээ. Ерөнхийдөө аль болох хүнсний үйлдвэрлэл бүгдээ ороосоо л гэж үздэг шүү. Тэгээд яагаад өндөр боловсролтой хүн хөдөө гараад одоо энэ фермер аж ахуй эрхлээд яаж болохгүй энэ довоороо бол бүгдээ ингээл тэнд гараад ийм бизнес хийвэл бас болж одоо тэр Жереми гэдэг Канад хүн тэнд яг тэр бизнес чил хийгээ сууж шүү дээ. Буулганы малчтаас хуруудалж байгаа л яг стандартын даавууд хийчихгээл гоё одоо саяны пирамидын мах шиг мах ингээл уйдлахом болгоо яг юм хөссөн өөрчлөлтсөн гоё шинэ махаар хангаал пирамид чирсэн маш гоё байна. Би бас иддэг ингээл ингээл яваад байл. Маш гоё амттай юм лээ. Гоё. Башны гоё Монгол брэнд. Манайх бас тэр урагтчлэр тийчээр аюу гоё болчихлоо. Тэр чинь нөгөө явдал нь багасаад. Тэгэхээр одоо өдөө аж ахуйн салбарт маш олон шинэ одоо боломж байна. Зөнд байна. Тий. Тэгээ дээрээс нь одоо энэ мэрэгжлүүдийг эзэмшээ тий. Тариалтын хийгээд хүнсний үйлдвэрлэлийн хийгээд ингээд бол манад одоо дэлгүүрээр дүүрнэл импортын бүтээгдэхүүн, ирэн цастай бүтээгдэхүүн байна. Тэгээ энэ болгоныг нэгээр нь орлуулад гэх юм бол маш том зах зээл байна, тийм ээ. За тэгээд одоо танд амжилт хүсье. Маш сайхан сонирхолтой яриа өрнөлөө. Өшөө олон одоо орон руу Монгол тосоо экспортлороо дээрээс нь одоо Монгол хүний одоо төлөө хийж байгаа танаа хамт олонд одоо тос үйлдвэрлэж байгаа танаа хамт бол маш баярлалаа. За баярлалаа. За